Сэтгэл зүйч мэргэжлийг одоо яаж эзэмшсэн? Би нөгөө 3 дахь хүүхдээ тээж явахдаа сурж эхэлсэн. Тэрнээс анхных нь мэргэжил биш тийм Биш, хуульч мэргэжилтэй. Хуульчаараа ажиллаж агаад анхны 3 дахь хүүхдээ би чинь 39 дөө тэгээд тэгж авах хугацаанд ерөнхийдөө нөгөө хүмүүсийн харилцаа хандлагыг айгүй анзаараад ер нь зүгээр сонирхож үзсэн. Анх бол хүмүүс яагаад ер нь ийм ааш зан гаргадаг юм бол тэг яагаад ингэж нийгэмдэр хүмүүс айгүй стресстэй байгаа юм бол гэж сонирхож жагаад тэгээ сурж агаад сураад явж байхдаа энэ мэргэжил яг ажилтдаг юм уу үнэхээр ингэж хүн дээр үр дүн өгдөг юм уу гэж сонирхоод тэгээ нөгөө сурж авах хугацаанд дадлагжиж явж агаад тэгээд цаашаа ажиллаад явцсан гэсэн үг. Надад илүү сонирхолтой санагдсан гэсэн үг. Одоо сэтгэл зүйчийн юутай офистэй гэсэн үг. Тийм офис. сурж явах явцдаа дадлагдсан гэдэг нь юу вэ? Яг нөгөө сурж байхдаа шууд нөгөө дадлагчаад одоо хүмүүстэй ажиллаад эхлэх гэсэн үг. Багшийнхаа удирдлагын дор. Юу төгсөж сертификат юм аваагүй ч гэсэн болд юм уу те? Яг нөгөө бид нар ч одоо хуулиарч гэсэн тэгдэг шүү. Бид нар сурж байхдаа нөгөө дадлах хийдэг шүү. Хүүхдээр цагдаа дээр гэж те тэр шиг гэсэн үг. Тэгэхээр яг сэтгэл зүйч гэхээр зүгээр би миний ойлголтоор би нөгөө жоохон амар санагддаг хгүй. Одоо ер нь хүмүүс бас сүүлийн үед мод болчиход байгаа сэтгэл зүйч чинь. Тэгэнгүүт л хүмүүс нэг юм дураараа тэр сертификат юм ч гэдэг юм яг мэргэжлийн тэр юмын сураагүй ээжэж хүнд амар зөвлөгөө өгдөг. Тийм болцсон шүү. Хүнд өөрийнхөө юу тулгадаг ч гэдэг юм уу. Тэгээд тэрнээс үүдээд маш хор хөнөөл үүсгэж гэдэг юм уу. Нөгөө хүнд бас буруу юм тохиолдох ч юм уу. Айгүй эрсдэлтэй санагдаад амар санагддаг хгүй. Тэр утгаараа би нөгөө хандлагчин гэхээр амар санагдсан. Тийм яг ер нь тийш дээ. Одоо нөгөө нэг мэдээлэл амар нээлттэй болцсон хүмүүс одоо гар утсаа асаагаал тэгээ юу хүснээ ярьж болдог болсон. Энэ үед чинь нөгөө хүн өөрөө авж байгаа мэдээлэлтэй маш их цензуртэй хандахгүй бол зүгээр мэдхгүй. Би бас тийм сонсч байсан 14 хоногийн гэлүү 30 хоногийн гэлүү нэг тийм юмд сууснаа өөрийгөө ингээд нэг тийм зүйлээр нэрлээд тэгээд тэрүүгээр хүмүүс зөвлөгөө өгч ийн гэдэг тэр тийм хүмүүд сонсч байсан. Тэгээд тэр бол яг хүний өөрийнх нь ёс зүй ухамсартай холбоотой асуудал баг л та. Тэгэхээр нөгөө одоо бол бид нар тухайн үйлчлүүлэгч өөрөө л одоо сонголтоо зөв хийн гэдэг зүйл айгүй хариуцлага өөрийнх нь хариуцлага болж ирж байна гэсэн үг. Зөв. Миний хувьд бол нөгөө хүмүүнлэгийн сурвал гэж байдаг шүү дээ. Тэнцээ мастер төгссөн. Тэгээд тэрнээс цаашлаад бол одоо нөгөө олон улсын эрэг сэтгэл зүйн Америкт төвхтэй. Одоо яг тэр сургалтанд бол одоо тасралтгүй сураад бараг 4 жил рүүгээ орж ийн удаа. Ер нь сэтгэл зүйн үйлчлэгээ үн хаан шийдэд юм Монголд зөвлөгөө заслуу. Яг тогтсон гэж бол байхгүй. Тийм. Ерөнхийдөө одоо нийгмээс ингээ анзаарах юм бол нэг 80 мянгаас за одоо миний мэдж байгаа шүү тий. Нэг 900 хавцаа нэг цагийн. Тийм, нэг цаг. Тийм одоо үнэлгээтэй. Гэхдээ тухайн хүн өөрийнхөө мэрэгжил ур чадвар тий одоо тэгэл эрэлт хэрэгцээ тий ямар үйлчилгээ тэнд үзүүлж байгаа тий тэндээсээ л зэрэгтэй юм гэж байх уу? Тий. Тухайн хүн өөрөө л одоо өөрийнхөө үйлчлэгийг тогтоон шүү тий. Тэгэнгүүт л юу сэтгэл зүйч одоо нөгөө нэг эмч чинь хүүхдийн эмч гэдэг юм уу те эмэгтэйчүүдийн эмч энэ гэдэг шиг бас юу байх уу дотроо төрөл ах уу жишээ нь одоо хүүхдийн сэтгэл зүйч тэг хүүхдтэй одоо хэдэн насны хүүхдтэй ажилтгийн эсвэл одоо юу гэдгийг нөгөө хөгжлийн бэрхшээлтэй бүр хүүхдүүдтэй ажилтдаг ч гэж бас тусгай байна шүү дээ тий. Тэгээ аль чиглэлээр ажиллахаа тухайн хүн ер нь бол маш олон салбарт одоо хөрвөн ажиллах боломжтой гэсэн үг. Насанд хүрэгчтэй ажиллаж гин, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаж гин тий. Зөвхөн гэр бүлийн тийм зөвхөн гэр бүлтэй бас хосуудтай ажиллаж гин. Эсвэл бүр ийм одоо бүх одоо нөгөө гэр бүлийн бүх гишүүд хүртэл ирдэг тий. Тийм одоо гэр бүлийн зөвлөгөөч гэж бас байна. Тэгээ одоо тэгээ өвчтнүүдтэй тий. Одоо нөгөө жин гимтэргийн одоо юу гэдэг нөгөө хүүхдүүд хүртэл одоо гэмт хэрэг маргаан толбогддог шүү дээ тий. Тэр үед хүртэл одоо ажилтдаг сэтгэл зүйч нар байна. Насанд хүрэгчдэд ч байна тий. Тэгээд нөгөө хүнд өвчтэй одоо хавдрын өвчлөл манайд ч айгүй хөндөр биш шүү дээ тий. Тэгэхээр яг тийм өвчтнүүдтэй бас ажилтдаг илүү мэрэгсэн. Зөвхөн бүр одоо нөгөө юу
уушигны сүрээ. Сүрээ өвчтөе хүмүүс гэдэг чинь бас нөгөө айгуу тийм сэтгэл зүйн хувьд хүнд байдаг байхгүй юу? Нийгмээс тэр чинь жоохон гадуурхдаг тий. Яагаад тэгэхээр халдвартай учраас. Тэгэхээр зөвхөн тэр хүмүүстэй бас ажилтдаг мэрэгсэн ч гэж байна. Таны хувьд бол Би бол яг насан туршидтэй л ажилтдаг. Тийм тэгээд илүү бас гэр бүлүүдтэй ажилтдаг. Зүг. Би сая нөгөө нөхөртөөгөө Univision-ы нөгөө хосын жор. биш хосын хөдөж. Тий. За чи хин дээлээ? Марлгаа байсан лөө? Сэтгэл зүйч нь үү? Залуухан л хүүхэн харагдсан шүү дээ. Тийм, манай марлгаа байсан баха. Би нэг сонирхолгүй томоког орсон гэхээр нь бас орж харсан чи харин нэг залуу хүүхэн сууж илээ. Ямар байсан? Сонирхолтой байсан уу? Юу би нэг дайсантай ингэж болж байгаа юм шиг мэдрэмжтэй байсан. Тий. Одоо юу уух гэдэг юм бол тий. Тэгээд тэр анзаарсан бол зөө ингэж ширээн дээр юу ч байхгүй хэрнээ салфеттай байсан боо. Тийм үү? Яах гээд байгаа гэмээр тий. Яах гээд байгаа гэмээр бэлэн байдалд орж байгаа юм чи. Салфеттай байсан нь таныг түгшээсэн юм уу? Тий. Ойлгох тэгэхээр хэцүү гэсэн үг. Үгүй. Юу түгшээ? Одоо би чи нэвтрүүлэг хийдэг одоо нөгөө медиад ажилладаг хүн байхгүй юу? Японы. Тэгин удаа ерөөсө санааг нь ойлгож байгаа штэ. Ойлуулчих чи нэвтрүүлэг болдог. Тэ? Ойлгуулах гад үзээдэй шүү. Бид нар ойлгуулах мэрэгжлтэй шүү тэ. Нэвтрүүлгийн баг одоо нөгөө өгч байгаа мессеж нь тийм байхгүй юу? Тэгин удаа та нар ер нь юу мэдтээ? Тэ? Миний зүгээс бол. Гимээрээс. Тий, би ч амар юу ахгүй эсэргүү. Хүн ойлуулъя гэхээр ойлгохгүй тий. Битээ ойлгох юм уу дээ тий. Тийм хүн болохоор. Тийм эсэ. Тэгэхээр нөгөө хүмүүс яхав тийж ойлгодог. Зүгээр нөгөө танд санаа тавиад зүгээр салфетыг тавьсан байж бас болно гэж хэлэх гээд байгаа. Нөгөө магадгүй тий хүн уйлж магадгүй гэд одоо санаа тавьсан баг. Тэгэхээр сэтгэл зүйчдэр очсон хүн болгон заавал уйлах албагүй. Бас заавал уйлахгүй байхалгүй тий. Уйлж магадгүй гэхдээ тий. Уйлах тохиолдол их болдог. Тий. Яа гэвэл тэр чинь өөрөөр хэлбэл нөгөө хүний чинь ингээл амьдрал дээр юу гэдгийг цагаа гаргаал өөдөөс нь яг өөрийг анхаарал тий. Өөртөө тэгж ярилцах хүн бас төдийлөн одоо чинь ховор штэ тий. Бид нар ингээд ямар их завгүй нийгэмд амьдарч байгаа лээ. Тэгэхээр хүн өөрөө ингээд мөнгөө төлөөд тухайн сэтгэл зүйчдээр ингээд сэтгэл зүйдээ байгаа тий зүйлийнхаа талаар ярилцахыг шийдвэрлэхийг ингээд хүсэж очиж байгаа юм чинь тэнд та яаж ч болно шүү дээ уйлж болно уйлмаргүй тий зүгээр сайхан ярилцаж болно эсвэл одоо юу гэдгийг надад нэг ингэж мэдрэгдээд байгаа нь хэвэн үү ч юм өөрийгөө бас ингээд нэг зүгээр чеклж болно. Гэтэ тэр нөгөө нэвтрүүлэг болохоор бас анхаарлыг татах гэх юм уу тэр талаасаа бас уйлуулах хүсэж л байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Уйлуулчих жоохон одоо юу гэдгийг үзэгчдийн сонирхлыг мэдээж нөгөө хүмүүст бас сонирхолтой илүү байдлаас нь хүрэхийг хүсэж байгаа. Тэгэлсэн. Тэрийг нэвтрүүлгээс хараарай. Тэгвэл болохгүй нэрээ. Тийм биш үү яг тийм. Уйлэнко энтергээс харин нөгөө нэвтрүүлэг чинь гараагүй. Тийм. Түрүүнийхийг нөгөө оруулах гэдэг юм тийм. Хэрвээ оруулах юм. За тэгээд Она бид тэр сэтгэл зүйчийг зочноор орё гэж ярилцаад бид тэрдээ ер нь уйлмар санагдаад байхгүй юу? Та уйлуулж чадах нь уу харъя. Уйлуулах албагүй шүү дээ сайн тийм. Тэгээд одоо бид тэрийн зүгээс одоо бас үзэгчдээстэй бид одоо бас бид нар янз бүрийн мэйл тэгээ захидал мессеж авдаг. Тэгэхдээ ялангуяа надад бол юм бидэрт бол юм гадаадд амьдардаг Монгол эмэгтэй хүмүүсээс маш их ганцаардж байна гэсэн ганцаардж байгаа та хоёрын 3 дахь болгонд гардаг нэвтрүүлгийг хүлээж байгаа шүү гэсэн юм байсан. Тэгээ тэрэн дээр бид нар бас ингэж хүмүүстэй ганцхан цаг ч гэсэн
хамт байгаа юм чи мэдрэмж төрүүлж чаад баяртай байгаатай зэрэгцээд бид тэр бас тэрийг ярилцсан баггүй юу. Тэгсэн чинь бас бид тэр бас ганцаардал гэдэг асуудал байгаа. Тэрийг өнөөдөр ярилцъя гэж бодоод одоо тэр манай подкастыг чи ихэнх үзэгчид ерөнхийдөө дундаж нас. Тэгээд ер нь бас гадаадад яг байж байгаа хүмүүсийг байгаад байгаа байхгүй. Тэгээд бид нар яг аюугай хантай байдаг гэх тийм. Яг найзуудтайгаа сууж байгаа юм шиг гоё юм. Та хоёр яг хажууд нь байгаа юм шиг ингээд хоолоо хийж явахдаа гэрээ цэвэрлж явахдаа ч тийм ажиллаа хийж явахдаа ингээд зүг сонсоод инээгээд ингээд хамт байдаг гэдэг. Тэгээд түүнээс ингээд харахаар мэдээж тэр хүн чинь гэр бүлтэй л байгаа, өр хүүхэдтэй л байгаа, хичнээн хүний нутагтаа бац. Тэгтэл тэр дутагдал байгаад байна шүү дээ. Бас нэг ганцаард юм би. Тэр би яг хөө тэр хүмүүс ганцаардаггүй дутагдаагүй ч байж болно л да. Зүгээр миний өөрийн зүгээс ягаад гэвэл би өөрөө ч гэсэн ганцаарддаг хүн байхгүй юу. Тийм. Тэгтээ ганцаард нь гэхээр ингээд хинч тоохгүй ганцраад явдаг гэдэг үг биш те. Би бол харьцангуй маш завгүй, маш олон төрлийн хүмүүстэй харьцдаг, хамт олон зөндөө гоё юм. Тэ ах дүү ч гэх юм уу зөндөө. Гэхдээ л над би ганцаарддаг тохиолдол гинт зөндөө байдаг байхгүй юу. Ер нь тохиолддог байхгүй юу. Тэгэхээр ер нь нөгөө ямар үед илүү ганцаардах мэдрэмж төрдөг юм? За ер нь бол бас ихэнх би одоо нөгөө нэг ганц бие ээж хүн. Тэгээд тэгэхээр нөгөө их тохиолдол бас ер нь ганц бие ээжүүдээс ч гэсэн зөндөө сонсч байсан яг баяр ёслол үед ганцаардлыг мэдэрдэг тийм. Гэхдээ дандаа биш. Бас заримдаа бүр ингээл хүү гэл өнгөрчдөг байдаг тийм. Бас заримдаа би яг хөө тохиолдлуудаа ярьж байгаа ч тэрнээс дандаа гэсэн үг тийм биш. Заримдаа болохоор нэг гэртээ ирээл нэг ингээл зөндөө ажил төрөлтэй ингээл бужигч жаал ирээл орондоо ороод нэг сайхан амрыдаа гэж бодсноо гинт дотор нэг юм ганцаардл юм. Нэг юм сонин хоосон мэдрэмж уулын манай гэрт хүүхдүүд маань байж байгаа ч гэдэг. Тэгээд би тэрийг ингээ гайхдаг байхгүй юу? Намаа ганцаард гэх хүмүүс магадгүй гайх бах тийм амар хөдөлгөөнтэй юм. Тэгэхээр энэ яг юу нэх вэ? Тэгэхээр одоо дахиад арай өөрөөр асууя тийм. Ямар мэдрэмж өөрийгт нь ганцаардуулдаг юм? Одоо л ингэ сая л ингэ хоёр өөр нөхцөлийг ярьж шүү дээ. Заримдаа баяр ёслолоор би ганцаарддаг, заримдаа орой маш их ажилтай байж байгаад хараад унтах үедээ ганцаарддаг тийм. Тэгэхээр үйл явдлууд нь өөр байгааз тэгсээр нэ магадгүй энд мэдрэмж нь адилхан байж болох уу? Юуных юм бол сони яаж чадахгүй тийм байгаа. Тэгэхээр нөгөө ийм гинэ одоо юу гэдгийг сэтгэл судлалын үг зэг тий Карл Юнг болохоор ганцаардлыг юу гэж хэлсэн бэ гэхээр ганцаардл гэдэг бол холбоо тасрах буюу мэдрэмжээсээ холбоо тасрах тий гэж хэлсэн байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ганцаардл гэдэг маань тодорхой нэг үйл явдал тий хүн байхгүй учраас ганцаардаад байгаа биш. Баяр ёслол гэдэг чинь эсрэгээр аягүй олон хүн бидтэй тий. Одоо тэгээд түрүүлж би гэрт маань ингээ хүмүүс байгаа шүү дээ хүүхдүүд маань байгаа. Би маш их олон хүмүүстэй найзалдаг, уулздаг, ажилтай байдаг. Тэгтээ би ганцаарддаг. Тэгэхээр ганцаардл гэдэг маань ер нь бол нөгөө одоо хүнгүй байгаа учраас хүн ганцаарддаг гэсэн үг биш. Харин холбоо тасрах буюу одоо гурван байдлаар байж болох юм. Жишээлбэл өөрөөсөө буюу тий өөрөөсөө холбоо тасрах, эсвэл хүмүүсээс холбоо тасрах, эсвэл утга учраас холбоо тасрах. Тэгэхээр утга учраас гэхээр арай ойлгогдож байгаа. Юунаас тасраад байгаа нь тий. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ мэдрэмж яриад байгаа гэсэн үг. Үйл явдал биш. Ганцаардл гэдэг бол өөрөө мэдрэмж гэсэн санаа. Тий. Тэгэхээр мэдрэмж гэхээр надад зүгээр өөрт тийм мэдрэгдээд юм. Тий, одоо жишээлбэл танд одоо түрүүн бол ярианд нь хоосрол мэдэрдэг гэж хэлж байна тий. Тэгэхээр зарим хүмүүс бол үл хайхрагдах үедээ ганцаардж байгаа юм шиг тий. Ганцаардлыг мэдэрдэг. Зарим хүмүүс орхигдох үед мэдэрч болно тий. Юу гэдгийг зарим хүн гадуурхагдах үед мэдэрч болно. Эсвэл зарим хүн хит олон хүн дунд орохдоо ганцаардлыг ус мэдэрч болно. Тэгэхээр ямар мэдрэмж танд ганцаардж байгаа гэсэн тэр мэдрэмжийг өгөөд идэг вэ гэдэг чинь арай өөр гэж хэлгээд байгаа санаа. Тэгэхээр нэгсэндээ ганцаардл маань юм гурван төрөл байна. Нэгдүгээрт гэх юм бол нөгөө сошиал буюу нийгмийн ганцаардл.
Хоёрдугаарт нь бол одоо сэтгэл хөдлөлийн ганцаардал, нөгөө эмоционал тий. Гуравт нь болохоор оршихуйн ганцаардал. Тэгэхээр зэрэг бид хэд нөгөө одоо юу гэдгийг ингээл амьдарч явахдаа нийгмийн харилцаанд оролцдог шүү дээ. Тэгэхээр зэрэг нийгмийн харилцаанд одоо нийгмийн өөрийгөө тэр одоо нийгэм тэр бүлэг дотор өөрийгөө нэг хэсгээр мэдэрч чадчихэв үү тий. Тэнд одоо нөгөө өөрийгөө үүрэг оролцоотой гэдгээ тэндээс мэдэрч чадчихэв үү. Нэгсэндээ тантай нэг юм санал бодол нийлдэг. Тэгээд нэг хамт байхаар ингээд одоо уулзаад ч юм уу ажил төрлөө хийгээд дуусаад гараад явхад гоё мэдрэмжтэй байдаг. Тэгээд тийм бүлэгт та байдгүй гэдэг одоо хэсэгтэр та хоёрт ямар санагдчихэв тий. Нөгөө тал нь нөгөө нэг түрүү нөгөө эмоционал гэж яриад байгаа шүү, сэтгэл хөдлөлийн ганцаардал. Энэ бол жинхэнэ нөгөө ойр дотны холбоо. Хин нэгэнтэй та яг сэтгэлээ уудлаад ярьдаг уу тий. Сэтгэлээсээ нэг юм сэтгэлийн холбоос үүсгэж чаддаг уу гэсэн үг. Бид нар сэтгэлээсээ гэсэн. Тийм. Одоо нэг холбогдно гэдэг нь ийм гэсэн үг. Одоо бид нар ингээд нэг том зааланд ч юм уу ингээд баяр ёслол ч юм уу хурал ч юм уу нэг юмд оролцож байхад заримдаа амар олон хүн дотор байгаа хэрнээ өөрөө яг нэг юм шилэн бөмбөлгөнд орцсон юм шиг үе байдаг тий. Яг нэг тэндээс бүр ингээд ерөөсөө тэр харилцаар юм яриад байгаа хэрнээ ерөөсөө нэг тийм өөрлөгөө ч хүн халдаахгүй бусдын харилцаар уч нэвтэрч орохгүй тий. Тэгэхээр одоо тэр бол бусдаас нөгөө сэтгэл хөдлөлийн хувьд холбоос тасарчаад байгаа. Тийм мэдрэмж байгаа даа. Тийм. Тэгэхээр зэрэг би баянга штэ. Баянга. Тий. Ихтэй надад тэр ганцаардл нэг хэцүү биш. Хэцүү биш. Тэгэхээр тэр нь тань тухтай байдаг юм уу? Тийм, тухтай байдаг. Хэрвээ хүмүүстэй ингээд нээлттэй байгаа сэтгэл хөдлөлийн холбоос үүсгээд тий ингээд байвал ямар байх вэ? Тухгүй байна. Тухгүй. Тэр юу байж магадгүй. Япон хүний онцлог байж магадгүй гэж бодод. Тэгэхээр Япон хүмүүс ямар онцлогтой вэ? Юу додогш шүү дээ. Удсан сансныг бол хэлэхгүй гэдэг дүрмэн дээр тохируулцаад явдаг тий. Тэгэхээр энэ нь танд юу гэж одоо юу гэдэг нөгөө нээлттэй байх гэхээр энэ танд өөрөөр хэлбэл аюултай санагдаж байна тийм үү? Үгүй. Угаасаа аюулгүй биш. Тэгж сурсан. Одоо би хоцордог гэдэг шиг. Би сурсан. Ер нь тэр нь би яагаад ингэж шууд хэлж чадж байгаа юм бэ гэхээр би ингэж нөгөө Монголд ирсэн цагаас хойш юм. Монгол хүмүүс томогоо гэдэг. Дандаа монголчууд томогоо гэсэн ингэж нэг харьцан дотор байгаа шүү дээ тийм. Ялгаатай. Тийм, ялгаатай. Бас гадуурх жаа биш ч гэсэн одоо паспорттай паспорт өгөө шүү дээ би ч одоо тийм. Тэгэнгүүтээ одоо ингэж ерөөсөө надад бол Монголд ирээд ганцаардах юм байхгүй байхгүй. Ялаа бүр нөгөө нэг ганцаардаж надад хэцүү байхгүй. Гэхдээ эсвэргээрээ Японы нийгэм рүү орсон монголчуудыг харахаар заавал ганцаарддаг байхгүй. Тэр нь юуных вэ гэхээр би угаасаа тэр ганцаардсан, уудсан нийгэмээс ирсэн болохоор энэ их би бусдаас ойлголцохгүй гэсэн юм. Мэдээжийн асуудал тэгээд эдээ яаж харьцах юм мэдсэн гэмтэй. Тэгэхээр та нөө илүү юм ганцаараа байх тэгээд юу гэдгийг бусдтай шууд санал бодлоо солилцохгүй байх, нээлттэй байхгүй байх гэдэг нь таны хувьд бол хэвийн зүйл. Японд угаасаа энэ бол хэвийн зүйл учраас би энийг бол ингээд хэвийн гэж хүлээж авдаг юм аа. Хэвийн гэж хүлээж авдаг юм аа. Гэтэ нээлттэй үедээ одоо юу гэх юм тэр чинь одоо 24 цаг 365 хоног тэр нэг л томоогүй биш шүү дээ. Бас нээлттэй байх юм байна тийм. Мэдээж. Тийм. Тэгэхээр таны хувьд угаасаа одоо маш олон хүмүүстэй харилцаж байгаа тий. Тэгээд одоо телевизийн янз бүрийн шоу нэвтрүүлэг олон одоо зүйлүүд дээр олон дүр төрхөөр өөрийгөө бас харуулдаг тий. Тэгэхээр ажил мэргэжлийн хийж байгаа зүйлийнх нь онцлогтой бас уялддаг байж болох юм. Нөгөө төгөөр бас нөгөө соёл хоорондын ялгаа гэж эерэг сэтгэл зүйн бас их том зүйл байдаг. Тэгэхээр одоо жишээ нь монгол хүмүүс Японд очихлоор ганцаарддаг гэдэг нь шүү дээ. Тэгэхээр хүн угаасаа нөгөө нэг ингээд нэг өөрийнх нь байдгаас өөр бүлэг рүү орох үед тэгээ өөрийгөө ялгаатай. Би гадаад хүн. Одоо нөгөө монгол хүмүүс биш одоо ер нь одоо түрүүлжсэн нөгөө нэг
гадаадд байгаа эмэгтэйчүүд айгүй ганцаарддаг тухайгаа ярьдгаа гэдэг тийм. Тэр чинь өөрийгөө угаасаа би гадны иргэн гэдэг ингээд дотооддоо нэг тусгаарлах бодол байгаад байна шүү дээ Тийм. Би намайг одоо би угаасаа ганцаардах гэсэн хардын хувьд одоо нөгөө физикал тийм одоо нөхцөл байна гэдэг юмыг байнга бодож байгаатай холбоотой шүү дээ. Би нэг сайн наатаас ч сонсоодсэн чинь яг юу яд юм бэ? Би нөгөө нэг өөрөө ингээд амар завгүй байх дуртай хүн байхгүй. Яаж ч зал өөртөө нь ажил гаргацдаг, ажил зохиочдаг тийм. Тэгээд яг нөгөө нэг ажилгүй ч юм уу нэг юм юу байх тохиолдолд яг үнэхээр би нэг юм амар ганцаардмал хинч намайг тоохгүй байгаа юм шиг тийм. Би нэг юм зориггүй юм шиг яг тэр мэдрэмжээ амар өөртөө яаж тийм байл та буулгацд юм байна л та гэж бас гин сая бодлоо. Ганцаардахаас тэрийг мэдрэхээс айгаад завгүй байгаа юм тийм. Үгүй яг тэгж бас хэлэхэд хэцүү юм. Зүгээр л нэг бол нөгөө тэр ритмдээ дасцсан амьдралынхаа тэгчээд би өнөөдөр нэг юм чимээгүй ингээд жоохон суучаар намайг яг хинч тоохгүй байгаа юм шиг санагдаад ч юм уу. Тэр нэг амар нэг ганцаардлын мэдрэмжийг аваад байгаа юм шиг санагддаг юм болов. Нийгмээс жоохон тусгаарлах гэдэг юм шиг, хоцрох гэдэг юм шиг ч юм уу тий. Дандаа л нэг өө яана гэсэн үгүй яана ингээд тийг яана ингээд шүү тгий шүү гэдэг дандаа тийм юм дотор байхыг хүсэж идэг хүн юм шиг байна. Оноо чи ийм штэ одоо нөгөө сошиал медиа байхгүй байхаас эхлээд миний одоо нөгөө юу шүү таамаг шүү заяа биш бол уучлаарай. Ерөн нөгөө сошиалайз одоо нөгөө сошиалайзер байсан. Одоо нөгөө хүрээллийг малайлж явдаг хүн байсан болохоор тэрнтэй холбоотой байх гэж боддог. Тэгэхээр ер нь нөгөө хизэнээс ингээд завгүй байдлаар өөрийгөө одоо юу гэдгийг завгүй байлгадаг байсан юм ч юм уу эсвэл хизэнээс юм их одоо байнгын ачаалттай олон дунд тогтмол байсан. Хэдэн наснаасаа гэсэн. За 10 жил бол угаасаа ойлгох шүү дээ. Ингээл хүүхэд чинь тоглоод наргаал бүр ингээл ухаангуул өнгөрчихөж байгаа шүү дээ. Ер нь л оюутан байхаасаа тэгэл ер нь тэгэхээр насан турштай юм байна. Оюутан байхаасаа л би тэг өмнө ярьжсэн оюутан болсон чинь би 10 жил дээрс хүмүүнтэй үргэлж үзээгүй. Тэгэж явж чад оюутан болсон чинь над руу ингээд амар хүмүүсийн анхаарал тавиад хэлсэн би одоо нэгээс айгу модонд орол. Өөрийгөө айгу мэдэрсэн гэдэг. Тэгэл амар модонд орол тэгэл ер нь тэрнээс биш завгүй намаг гэдэг тийм юу руу орцсон байхгүй юу? Анхаарал руу гэх юм уу? Тэгэл за ирчүүд ингээд сонирхдаг байжсэн чинь дараа нь ингээд одоо сошиал хөгжөөл инфлюенсерч гэдэг юм уу ингээд олонний танилж гэдэг юм уу одоо юу гэдгийг за жоохон олон дагагчтай ч гэдэг юм ингээл яваалаа байхгүй. Тэгэхээр тэрнийх юм болов би нөгөө дандаа тийм байх хүсэлтэй ч юм уу тийм. Тэгэхээр яг бас нөгөө хүнд одоо суур үзлүүд гэж байдаг тийм. Тэгэхээр би одоо бүх насаараа л юм байсан юм шиг байна гэж байна тийм. Тэгэхээр зэрэг одоо зүгээр тийм идэвхтэй биш байхаар танд ямар санагддаг юм? Тийм хүн танд ямар санагддаг? Би өөрөө идэвхтэй биш байхаар бол яг уу ганцаардлыг өөрөө заримдаа хүсдэг. Тийм. Гоё штэ. Амар гоё. Би бүр ингээд хүмүүс ярахаар нь уцаахгүй. Яач уу гэд бүр нэг гайхтал ингэ чимэг болчихдог байхгүй юу? Заримдаа тийм үнэхээр надад би тиймийг хүсдэг би. Тэгтээ жоохон хэсэг байж байгаад яг юу вэ? Би яг ингээ хаягдсан юм шиг амар сонир мэдрэмж аваад ингээд байхгүй. Тэгэхээр гацаард чадахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө бас яг хөө энэ нөгөө ганцаардл гэхээсээ илүү одоо эрэг сэтгэлцэлт бол юм бидээ. Хүнд чинь нөгөө нэг сэтгэл хөдлөлийн 13 чадвар, нийгмийн 13 чадвар гэж байдаг. За сэтгэл хөдлөлийн чадвар гэдэг маань болохоор одоо таныг ухамсаргүй байхад аль хэзээ төлөвшчихсөн таны нөгөө асран хамгаалагч харгалзан дэмжигч одоо юу асран хамгаалагч буюу нөгөө өсвсөн ээж аав те эмээ өвгөтэй илүү холбоотой одоо таны ухамсаргүйгээр үүсч бий болсон чадвар гэсэн үг те. Нийгмийн чадвар маань болохоор яадаг вэ гэхээр та аль хэзээ ухаан орцсон хойно өөрөө хөгжүүлсэн чадвар. Тэгвэл тэрийг хөгжүүлэхэд юу нөлөөлсөн бэ гэхээр магадгүй одоо ээж аав эмээ өвгийнх нөгөө хилдэг гэсэн те. За өстой хөдөлмөр хүнийг бүтээдгийн шүү.
тий. Хөдлөө юу ажил бол ам тосдно. Тий. Залхуу хүн хойрог хүн бол муухай. Тий. Залхуу хүн завхтаа хүртгүү ч юм уу. Тий. Ингээд янз бүрийн ийм үзэл бодол сургаалуудаа одоо бидний өсөж байгаа хүмүүс чинь ингээл хажууд ярьж идэг шүү. Тэгэнгүүт магадгүй одоо тийм зүгээр ингээд тайван хит их өөрийгөө ачааллахгүй тий байнгын ийм араас нь төлөвлөгөө гаргахгүй ингэж одоо тайван одоо арай жоох удаан тий өөрийнх нь одоо байгаа темпээс ингэж амьдрах нь бол өөрт нь зөвшөөр мөргүй зүйл байж болно тий. Тэгэхээр тэрнтэй холбоотой яг ингэж хэлэхээр нэр би нэг яг миний зарчим бол энэ штэ гэдэг зүйл гарч ирж байна уу? Гарч ирэхгүй байна. Тэгэхээр нөгөө нэг бол таныг ингээд суур үзэл чинь тий үзэл баримтал чинь ингээд удирдах гэж болно. Одоо байнгын мэдвэтэй байхыг тий зүгээр суудаг хүн бол одоо манайхан чинь янз бүрээр хэлдэг шүү дээ. Тий тиймэрхүү гисэн ийм үзэл суучаад байгаа гэж болно. Нөгөө төгөр бол яг ганцаард маргүй байгаа болохоор ганцаардлыг мэдрэхгүй тулд тий тэр зүйлээ үйл ажиллагаа гэдэг талбар руугаа шилжүүлээд иж болно. Тэгэхээр нөгөө бас одоо юу гэж бид нар чекэлж болдгоо гэхээр хүний амьдрал ер нь ийм дөрвөн талбарт өрнөдөг гэж үздэг. Тэгэхээр тэр дөрвөн талбар нь дээр одоо аль нэг талбараараа амьдралаа бас удирдах боломжтой. Тэгэхээр сая ярьж байхад бол илүү ажил, карьер, үйл ажиллагаан дээр төвлөрөөд байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Гэхдээ тийм биш байж болно тий. За тэрийг яг тодруулаад хэлэх юм бол бидэрт одоо нөгөө дөрвөн талбарын нэг нь бие махбод талбар байдаг. Нэг талбар нь нөгөө ажил, карьер, үйл ажиллагаа, activity талбар байдаг. Нөгөөх нь харилцаа талбар байдаг. Тэрний дараагийн талбар бол утга учир талбар байдаг. Тэгэхээр энэ талбаруудын та хоёр маань одоо яг тэнцвэртэй авч явдаг юм шиг санагдаж байна уу? Аль эсвэл яадаг юм шиг? Тийм. Одоо тийм. Утга учир. Утга учир. Ажил тий мэрэгчлэлтэй юу лээ? Бие махбод. Бие махбод тийм үү? Харилцаа. Тийм. Тэгэхээр энэ дөрвөн талбар маань тэнцвэртэй байвал сайн гэсэн үг. Тийм би. Одоо тэнцвэртэй байх нь бас ховор бах тий. Би бол утга учир айгүй эрхэмлдэг. Тийм. Тэг би махбод юм уу? Бие махбод. Бусд нь ингэж ер нь хаягдчихдаг. Тэгэхээр нөгөө бие махбодтой айгүй бас эрхмэлдэг гэж тийм анхаардаг гэсэн үг тийм үү? Тэгэхээр би энэ дөрвөн талбараа тэнцвэртэйгээр анхаарлаа хандуулвал сайн гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр бие махбодоо та айгүй чухалчилж эрхмэлж авч үздэг хүн байна лаа тий. Тэгсэн чинь сая нөгөө нэг шоунд орсон байсан шүү дээ. Тэрэнд ороход таны бие махбодод хандаж байгаа хандлага тань ямар санагдсан бэ? Одоо тийм шоун дээр яг ажиллаж авах үед шүү дээ тий. Миний бие махбодод холбогдол өгдөг гэдэг чинь миний хувьд бол юм байна. Миний бүх мэдрэмж байгаа байхгүй тийм. Тэрнээс намайг гадны хүн яаж харж байгаа юм биш. Тийм байна. Тийм удаа тэр шоунд дээр чи шувтаа ингээд нөгөө чи ийм харагддаг. Ийм логизм ингээд тулаад ирж байгаа шүү дээ. Тэр логизм чинь бас ингээд ажил мэргэжтэй холбоотой бас нийгмийн харилцаад ингээд маш холбоотой юм ирж байгаа байхгүй. Тэгээ би бол хандлага нь тийм байсан. Тийм удаа би ерөөсөө тэр үедээ бас л дахиад ганцаардчихж байгаа байхгүй. Би ерөөсөө наад үзэл бодлыг наад одоо нөгөө логизм бас нөгөө өсчис ихсэж та ингээд байна тэгээд энэ бодон байна тарган байна те нуурч юм байна тийм байна гэсэн юм нэр үнэхээр би одоо энэ яваа насанд нэгч жуулчиж үзэж байгаагүй цаашдаач тэрийг үзэж чадахгүй үнэхээр уучлаарай. Тэгийн удаа өөрийнхөө бит төрж байгаа мэдрэмж болохоор ингээд нөгөө амар чаленж байсан. Дотроос бол те амар чаленж байсан. Айгуу сони үйл явдал болсон. Тэгээд яа харахгүй те миний одоо сонирхож байгаагүй үзэмж одоо хүний харагдах байдал нь те харагдцсан асуудал руу би өөрийгөө оруулчих.
Тэгсэн хэрнээ би тэрийг одоо хүртэл нэг чухалчилж үзэж чадахгүй. Тэгээ хүмүүс томоокоос гоё болж ээж гэдэг юм уу те. Туурсан ч царай муута хിവэрэн ч гэдэг юм уу те. Ямар ч юм ирсэн ерөөс ингэж надад бол яалтахгүй. Юм бэ. Тэгэхээр нөгөө бие махбодынхоо гадаад үзмж харагдах байдал гэдэг дээр анхаарахаас илүү мэдрэмж одоо тийм мэдрэмж бие махбодтойгоо холбогдож байгаа тэр харилцаа буюу дотоод холбоон дээр их анхаардаг. Тийм одоо би хаана байна тий би юу мэдэрч байна тийм тэгэхээр бие махбодынхаа яг гадна талаас нь анхаарах үед танд ямар санагдсан шоунд ороод би тэгээд анхаарч чадаагүй угаасаа цаана одоо тэр хугацаанд ч гэсэн тийм Тэгтээ одоо жоохон анхаарчлах биш. Яаж Үгүй харьцангуй бас үгүй би бол тэгж анзаараад байгаа шүү. Харьцангуй бас тодорхой хэмжээр хүн нөгөө нэг жимингээ хасаал бас нэг ингэ өөрчлөлтөнд ороод эхлэхээр бас нэг адаглалч үсээ өөрчлөөлч гэдэг юм. тий бас тодорхой хэмжээр тэр чинь чи нэг бүр би гоё болчих гэж би гоё харагдахыг хүсэж байна гэдэг юм уу. Тэгээгүй ч гэсэн тодорхой хэмжээр чи жоох ингээл анхаарал бас тавиал магадгүй тэгж харагдаж байгаа. Гэтэ энэ нөгөө үсээ яагаад чи гэсэн юм амар ядраатай байсан болохоор үс нь ямар ч байсан яд ингэж үсээ тавьсан баггүй юу? нөгөө эсэргүүний юм нэг. Үгүй эсэргүүцэг баггүй энэ дэр чи нэг амар ядраатай сексичэд энэ төр гэдэг юм ирдэн штэ тийм болохоор тэгээд одоо нөгөө жишээ энэ нөгөө оона надад зарсан. Хосороо. Надад томдоо зарсан чинь Энэ анх ороогүй байхгүй тий хайган байхдаа хотдож явчаа. Тэгээ ордог болсон болохоор ингэ дандаа юм үсч чадчих. Гоё харагдчихэв. тэгэхээр тэр чинь бас анхаар чи өөрөө нэг чухалчлаагүй гэсэн доорсон гоё анхаарч. Одоо сайн нөгөө анхаардаг болж байгаа юм шиг санагдлаа тий. Тэгээд тэр нь бас айгүй сайн үр дүнгууд гараад тхийн хэрээр нөгөө бие махбодынхоо гадна харагдах байдалд анхаарна гэдэг тийм муу зүйл биш юм биш үү гэж бас боддог. Тийм бас нөгөө энэ нөгөө одоо нөгөө хүний харагдах байдалтай их ингээ ач холбогдол өгдөг хүмүүстэй бас эвлэрх юм бол бас өөртөө ашигтай юм а гэсэн юм нэг гардаг. Би бас амар юу болохоор 8 ч юм болохоор энэ дэр нэг ашиг харахгүй бас хөдөлж чадахгүй байна. Хүний сэтгэл зүй ч угаасаа ашиггүй юм хөдлөхгүй шүү дээ. Тийм ямар ч харилцаанаас сэтгэл зүй ашиг авж байгаа бол тэр зүйлийг давтан хийн. Урамшууллын системээр явна тийм. Тэгээд ганцаардын асуудал. Тэгэхээр одоо нөгөө нэг ганцаардл чи одоо сая ингэ ярьж шít би ингээд тэр үед шоунд оролцож байхад ингээл хүмүүс гадаад байдал яриад ирэхээр би тэрийг таахаа болоод гэд тэ. Тэгээд тэр яг тиймэрхүү тал дээр та магадгүй тэр харилцаа та ингээд холбогдохыг хүсгээ болоод холбогдохоо болж байгаа бах тийм үү. Тэгэхээр ер нь нөгөө нэг ганцаардл гэдэг чинь өөрөө та одоо яг сэтгэл хөдлөлийн хувьд тухайн зүйлтэйгээ холбогдож чадахгүй болох. Тасарч байгаа л зүйл хэвгүй тийм. Тэгэхээр зэрэг одоо судалгаагаар ч гэсэндээ ганцаардл гэдэг зүйл нь одоо нөгөө нэг том хотууд одоо хүн ам нь их болохын хэрээр л ганцаардл гэсэд байдаг юм. Тэгмээд одоо энэ сэтгцэн эрүүл мэндийн чинь одоо нөгөө хотуудад тийм том хотуудад хамгийн том асуудал нь ганцаардлын асуудал болж байгаа байхгүй. Яаж одоо энийг шийдэх вэ те? Яагаад тэгэхээр нөгөө ганцаардл гэдэг зүйл чинь одоо нас баралтыг бараг 45% нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Тийм сөрөг нөлөөтэй байх нь шүү дээ. Нэгдүгээрт эрүүл мэндэд нөлөөлнө. Тийм үү? Тэгэнгүүтээ одоо нэг замуугаар хэлэхэд хамгийн хоолтой энтертэй холбогдно гэсэн тийм одоо тоогоор санааны байдал нөлөөлнө гэсэн болно шүү. Тийм хүний нөгөө сэтгцэн эрүүл мэндэд хамгийн их нөлөөлөд байгаа зүйл нь энэ нөгөө ганцаардл гэж мэдрээд байгаа зүйл. Тэр сэтгцэн эрүүл мэндэд 40% хүний өвөлтэй холбоотой. Одоо нөгөө насыг богиносох. Тийм нас богиносох хүчин зүйл болж байгаа. Тийм. Тэгэхээр зэрэг сонирн байгаа зү. Уг нь ингээд ганцаардл гэхээр
Үгний утгын ч гэсэн авах юм бол ганцаараа юм шиг тий. Гэтэл яагаад хүмүүс олон болохын хэрээр ганцаардаад байгаа юм тий? Яагаад том хот байхын хэрээр ганцаардаад байгаа юм гэдэг зүйл гарч ирээд байгаа. Бид тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө түрүүний хэлсэнчлэн нөгөө Карл Юнгийн маань хэлсэн тий. Ганцаардал гэдэг чинь тий. Одоо нөгөө нэг ер нь сэтгэл хөдлөлийн төвшөнд явагдаад байгаа маа. Энд чинь сэтгэл хөдлөлийн үед холбоо тасрах гэдэг зүйлээ. Тэрнээс хүн байхгүй байгаа учраас хүн ганцаардаад байгаа юм биш гэсэн үг тийм. Илүү таны мэдрэмжтэй холбоотой. Тийм. Ямар мэдрэмжийг та ганцаардал гэж үзээд байгаа юм. Одоо жишээ нь би үл хайхрагдах үедээ ганцаарддаг гэвэл тэр үл хайхрагдах гэдэг мэдрэмжийг та ер нь хизээ анх аваад тэгээд тэр ийм ганцаардмаар үйл явдал байсан гэдэг чинь өөрөө айгүй чухал гэсэн. Тэгэхээр хүн одоо нэг гэсэндээ яг ийм ганцаардлын талаар бүр оршихуун ганцаардал гэдэг ном бичсэн Америкийн сэтгэл засалж байдیں۔ Ялум гэдэг. Тэр хүний одоо ном дээр бол хүн өөрөө өөрийнхөө амьдралыг өөрийнхөө өнгөрсөн туршлагаар ганцаараа туулдаг гэсэн үг байдаг. Тэгэхээр бид нар яг үнэндээ ингээл өнөөдөр ингээл бодоол амар тийм айгүй одоо логик яг цаг үедээ нийцсэн гэл ингээл нэг юм шийдвэр гаргаж байгаа юм шиг боловч яг үнэндээ хүн өөрөө өөрийнхөө амьдралаа өөрөө өөрийнхөө өнгөрсөн туршлагаас гаргаж байгаа шийдвэрээрээ л туулаад байгаа гэсэн санаа. Тэгэхээр хүн нэгсэндээ ганцаараа ирчээд нөгөө ганцаараа буцдаг гэдэг нэг монгол үг гэдэг шүү дээ. Тийм яг тэгэхээр тэрэн шиг гэж хэлэх гээд байгаа. Ганцаардал гэдэг одоо жишээ нь би болохоор нөө хаяа яг тэгж ядаггүй за магадгүй нөгөө нэг хань ижилгүй болохоор ч тийм үү те найз залуугүй болохоор ч тийм үү тэгээд би ингээд энэ баяр ёслол энэ юмар ганцаардлыг мэдрээд байгаа юм болов. Яг л гадаа гарахаар бол зөндөө найз нөхөдгүй юм байна. Гэртээ ирэхээр ч тийм үнийг бол одоо тэр атаглал би одоо ингээд хөдөө ингээд зугаалгам тийм үү найз нөхдөдийнхаа нөгөө найз нөхдөд маань хань ижилтэйгээ гэр бүлээрээ хахад гээд одоо тийм ганцаардлын мэдрэмж төрдөг юм сони юм. Тэгтэл яг хэсэгэн зур тэгчээл бацаал нөгөөдд ингээд тэгтэл би ингээд надад ингээд туслах хүн байхгүй ч тийм намайг их хүн дотор байхгүй ч тийм ингээд нэг тэр би өвсдөг гэхгүй. Тэгэхээр бол яг нэг тэр хүнээр дутагдсантай биш юм байна тий. Тэгэхээр одоо саяны ярьж байгаа бол яг бодит ганцаардал байгаа тийм шүү. Бодит одоо өөрөөр хэлэх юм бол хажууд нь тий нөхөр нь байхгүй байна. Буюу надад санаа тавих хин нэг юм байхгүй байна. Гэсэн бодит ганцаардал байгаа юм. Тэгээд энэ зүйлээ илүү юм хүнтэй харилцаа холбоотой зүйлээр магадгүй орлуулад байна тийм үү? Маш их ажил, үйл ажиллагаа, олон харилцаагаар. Тэгэхээр гэртээ ороод тэр ганцаараа одоо ингэж асуух гээд байгаа гэсэн үг. Нөхөргүй байгаа эмэгтэй хүн бүхэн, эхнэргүй байгаа эр хүн бүхэн ганцаарддаг уу? Гэвэл үгүй л асуугүй тий. Тэгэхээр тэнд илүү мэдрэмж аваад байгаа гэж хэлэх гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр зарим хүмүүс бас тэгэхээр тэр бол өрөөсгөл ойлголт болох гэдэг нь одоо чинь зарим хүмүүс ерөөсөө нөгөө дараагийн нөхрөө юм уу дараагийн эхнэрээ ингээд орно авчдаг шүү дээ. Би ганцаараа яж чаддаггүй. Би ястаа ганцаараа яж чадахгүй юм билээ. Гээд тэгээ магадгүй яг хөө тэр бол дараагийн асуудал ахаар та нөгөө дахиад буруу хань ч юм уу дахиад төр зүрийн нэг арга цааны яаж гад дахиад нөгөө тохирохгүйгээр салдаг ч гэдэг юм ингээд хингүүт нь дахиад ингээд яраал дараагийн хүнээ болгоод ч гэдэг юм. Тэгэхээр энэ бол тэр шалтгаан биш байх тийм. Тэр яг хөө зүгээр нөгөө үнэхээр нэг дараагийн хүнтэйгээ уулзаад тэр нь амар таалагдаад хайрлаад дурлаа суусан байхыг үгүйсэхгүй. Тэгтээ тихгүйгээр би ганцаараа байж чаддгүй маа гэж суучж байгаа бол эн чинь бол зүгээр нөхөж орлуулж байгаа тийм. Нэг зүйлийг нэг юмар орлуулж байгаа гэсэн үг шүү дээ. Зүгээр л өөрийн майндаа л хуурж яах гэсэн. Тийм хуурж яах гэсэн үг. Одоо нэгсэндээ өөрт нь төрөөд байгаа нөгөө хэцүү мэдрэмжтэйгээ хамтдаа байж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр одоо энэ хүмүүс одоо яагаад түрүүнээс хойш ганцаардал гэдэг бол илүү мэдрэмжээ гэж хэлээд байгаа вэ гэхээр хүн одоо сэтгэл зүйн хувьд эрүүл байхын тулд өөрөө өөрийнхөө мэдрэмжийг таньдаг, мэдэрдэг, тэгээ ойлгож чаддаг, илэрхийлж чаддаг байх чухал байгаа байхгүй. Тэгэхээр хүн нөгөө нэг өөрт нь аягүй хэцүү мэдрэмж төрөнгүүд гуниглаж чадахгүй байгаа шүү дээ тий. Ганцаардаж чадахгүй байгаа. Одоо бүр ингээд судалгаагаар сүүлийн үед бол нөгөө
юу гэдгийг ганцаард хугасаа нөхцөл байдал бол үүсэж болно тийм үү? Одоо ханижлан байхгүй болох ч юм уу. Хин нэг нь тий одоо бүр одоо ковидын үед бол бүр тусгаарлалтанд хүртэл орж илаа шүү дээ. Тийм их зүйл байж болно. А түүнээс гадна яг нэг юм төрөөд байгаа мэдрэмж гिचлэх гээд байгаа. Тэр мэдрэмжтэйгээ хамтдаа байгаад даван туулж чадвал одоо яг тэр илүү одоо эрүүл болох гэдэг байгаа гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол гуниг гэдэг мэдрэмжийг чинь яг доор нь уг нь баяр хөөр байгаа байхгүй. Тэгэхээр гунигаа хүн ингээ гуниглална гэдэг чинь юу юм гэхээр өөрөөхөө яг бодит болсон нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг тийм. Өөрөөр хэлбэл за одоо хань ижил нас орчлоо гэж бод. Тийм ээ тэр хүн явсан гэдгийг яг бүрэн ингээд хүлээж аваад гуниглаад дуусна. Буюу гуниглана гэдэг чинь нэг юм тавьж явуулах гэдэг шүү дээ. Гуниглаад тавьж яваад дуусна. Тэрний доор уг нь баяр хөөр байгаа гэсэн. Тэгэхээр та гунигаасаа цухтаагаад байгаа юм чинь яах юм? Баяр хөөр дээрээ очиж чадахгүй байгаа тийм гэсэн санаа. За гол юм руу орохоос өмнө яах вэ? Спонсороо танилцуулаад тэгээд спонсороо танилцуулсан. Сэтгэл зүйч рүүгээ автагдсан биш. Яна гэхдээ сэтгэл зүйчийнхаа нэрийг хэлээгүй ш. Тий би бас тий яна ингэж алдаа гаргасны хинт ч дийлээрээ тэгээд манай сэтгэл зүйч маань Эрдэнэлэг. Тэгээд бид нэр өнөөдөр орж энэ гоё ганцаардл гоёч байх юм тий. Гэхдээ хүн болгонд ер нь хэрэгтэй сэдв баг гэж би бодож байна. Заавал ганцаардл гэдгийг одоо түрүүний миний хэлснээр бүр ингээд ганцаараа ингээд гониглаад ч юм уу тий ингээд хинж тоохгүй байгаа тэр мэдрэмж биш юм байна гэдгийг бас мэдээж авах юм бол бид нарт бас гоё эрэг зүйл үүсэх магадaltaй очоод урьж авчирсан байгаа. Ярианда халаад тий танилцуулгагүй явсан байна тий. За өнөөдрийн спонсор болохоор спонсор ороод ирсэн шүү. Баярлалаа. Баярлалаа. Манай спонсоргүй явж исэн. Өнөөдөр сэтгэл зүйч маань ирсэн чинь спонсортой болчлоо. Энэ бас айгүй бэлгшилтэй гоё. За өнөөдрийн спонсор маань Japan Market CGM-ийн болон Japan Market гэдэг нэртэй Facebook пэйжээр Japan Market-ийн бараа бүтээгдэхүүнийг сонирхож аваарай. Сонирхож үзээрэй. Энэ wasabi-тэй, чипстэй, ийм коньякутай, энэ оногийн дуртай коньякутай жели. Коньяку гэхээр энэ нөгөө нэг коньяку гэж мэдэх үү? Манай сэтгэл зүйч. Нөгөө чав юм уу? Үгүй. Төмсөр хийсэн одоо цэрцэгнүүр шиг юм байна. Тий, одоо нөгөө будаа бүтэл тий. Коньяку гэдэг үү? Тий, коньяку будаа гэдэг. Будаа гэдэг. Нөгөө цуснд сахарын тэгэхээр нөгөө тархалт үүсгэж гэдэг юм уу? Ийм давуу талтай. Тэгээд сүүлийн үед хүмүүс зүгээр будааны оронд коньяку будааг хэрэглэх. Тэгээд энэ түүнээс гаргаж авдаг инжил. Тэгэхээр энэ нөгөө нэг сахарын арга боломж багтай. Тэгээд ингээд эрүүл мэндийн хувьд айгүй дайггүй болчих юм билий. За тэгээд Japan Market-ийн бүтээгдэхүүнүүд одоо үнэхээр сонирхолтой байдаг. Тэгээд бас нөгөө өнөөдөр авч байгаа үстэй нөгөө бичлэг оруулж нөгөө юу те шингэн нөхөч. Тий, шингэн нөхөч. Тэр бол үнэхээр одоо спортоор хичээлж байгаа. Сэтгэл спортоор хичээлдэг тий. Юугаар би фитнест явдаг. Тийм тэгээд бас ер нь нэг жоохон алхах гүүх хоёрын дундуураас явах дуртай. Марафоноор гүүх юм уу? Улаанбаатар марафон. Бодож байгаа. Тийм манай Томоко ч гүйлтийн тамирчин болсон шүү. Ямар Хавай марафон хийсэн хүн шүү. Тэгэхээр тэр спорт хийдэг хүнд ялангуяа бүр нэн хэрэгцээтэй зүйл бол шингэнээ маш сайн өгч явах хэрэгтэй. Тэгэхээр Japan Market-д борлуулдаг тэр Японы шингэн нөхөж бол тийм үнэхээр сайн юм билээ. Япон шингэн нөхөж үнэхээр гоё. Тэгээд ерөөсө Япон чанар гэдэг угасаа дэлхийд байдаг шүү дээ. Тийм одоо амттай хүмүүс тэр шингэн нөхөчөөс гадна Japan Market чинь Японы нойлын цаас байгаа бас янз бүрийн хэрэгслүүд байгаа. Япон худаг заазар бас байгаа шүү. За тэрнээс ч худаг заазар авъя. Нойлын цаас бол бүр үнэхээр гоё. Нөгөө шууд уусчдаг. Нойл руугаа хийгээд шууд уусчдаг амар. Байгаль орчинд илвэлтэй юм байна тийм. Ээлтэй. Тэгээ бид нар бас нөгөө нэг янз бүрийн бохирдол юмнаас вирусээс хамгаалах гэсэн бид нар нойлын цаасаа юу руугаа жорлон руугаа сулдвар руугаа хийж чадахгүй юм чинь нөгөө хогийн савндаа идэг. Гэтэл тэр хогийн сав хичнээн хоног байх уу? Ялаа суун. За айл гэртнийх ялаа суух цаашаа тэгтээ тэр чинь бид нарт үйл үзэгдэх байдлаар
ансуулын бактери үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр Япон нойлын засал үнэхээр бүр би бол санал болгомоор зүйл. Дараатаа өвдөд байгаа мэдрэмж. Тэгэхээр чи хүн ч угаасаа өвдөх дургүй өстэй юу? Тэ? Өвдөх дургүй. Тийм учраас өвдөлтөөсөө цухтаахын тулд яах юм? Өвдөхгүй тулд, өвдөж байгаагаа мэдрэхгүй тулд яах юм? Завгүй байж байгаа. Тий. Яг хаа завгүй байгаа нь нөгөө нэг нилээн одоо бүхий л амьдралынхаа туршид л би ийм байсан гэж байгаа учраас би бол бас тийм гэж бодохгүй байна тий. Яг хаа нөгөө нэг одоо аав ээж нь маш их хөдөлмөрч хүмүүс байсан байж болно тий. Тэрнээс үүдэлтэй би нөгөө суур үзлээс ээж болно гэж лээ да. А ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр өвдөхгүй тулд одоо цухтаагаад арай өөр юмар орлуулад суплемац хийгээд яваад идэг гэсэн үг. Тий. Тэгэхээр нөгөө асуудал чи яах юм? Дуусаа Дотроо байгаа. Та зүгээр өнгөлн далдлаад байгаа. Зохицуулаад байна шүү дээ. Арга цаагаа. Тэгэхээр зэрэг яг нөгөө нэг уг нь бол таны даван туулах хэвээр хэцүү юм чинь цаанаа үлдээд та наагур сайхан ингээд өнгөлөөд нэгсэндээ нөгөө нэг байрандаа засвар хийхдээ хуучаа обоогоо хуулахгүй дээрээс нь л аваач наагаад байгаа юм шиг. Тэгэхээр тэр хуучаа обоо чинь байгаа. Нэг өдөр хуулраад унаад ирнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг спортоор хичээлдэг энэ төр хүмүүс шүү дээ. Ганцаардлаас цухтагаад юу одоо нөгөө фитнесүүд яга пик дүүрэн байгаад байгаа юм тий. Тийм яг үнэ. фитнес ганцаардлалтай холбоотой юм уу те? Яг хүн нөгөө асуудлаасаа зүхтааж байгаа гэж болно. Тий. Янз бүрээр зүхтаана. Одоо тэр нөгөө өөр нэг хүнээс салангуудаа дараагийн хүнтэйгээ суучлаа гэдэг шүү дээ. Тэр чинь ч гэсэндээ одоо өвдөлтөө л авмааргүй байгаа. Би манай нөхөр надаас төрүүлээ өвчих байх. Тэгин годоо би хүнтэй суучих гэсэн. Яа Ганцаардахгүй тулд уу? Юу нэ? Гэтэ харин эрэгтэй хүн айгүй муухай. Эмэгтэй хүн харьцангуй гайгүй, эрэгтэй хүн бол яг тэгдэг гэсэн шүү дээ. Ерөөсөө ганцаардл байж чадахгүй. Тэгээд би их нарийнхаа ажил явдлыг хийж явахдаа за би одоо Тэс ахгүй гэдэг. Би яг тийм төрлийн хүн баг. Тэгээд гэж бодчих. Тэгэхээр өвдөлтөө ингээ удаан төвчөж чаддгүй гэсэн үг. Чадахгүй. Тэгэхээр харин түрүүн сэтгэл зүйчийн хэлснээр тэгэхээр тэр өвдөлтийг дорхноо ингээ бушуухан зогсоох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр чинь бас зөв үр дүн биш. Тийм зөв гаргалгаа биш болох гэдэг шүү дээ. Одоо яг та илүү ингээд яг цэвэр давъя те энэ юмныхаа ард гарыг гэж бодож байгаа бол баяр баясгалаа гаргаж ирмээрээгүй л. Одоо төвчээртэйхэн тэр өвдөлтөө мэдрэг гунигл те ганцаард одоо юу гэдгийг яагаад энэ зүйл надад ингэж мэдрэгдэж байна вэ гэдэг зүйлийг жоохон эргэцүүл өөрийгөө ингээ хажуунаас нь эргэцүүл гэсэн үг байхгүй юу? Харин тэрийг ойлгосон. Тэгвэл одоо би нөхрийгөө өөр хүнээр гялс орлуулна гэх гээд байна. Энэ бэлтгэл хийх байгаа. Хийж байгаа. Хийж байгаа. Аав гэж асуу. Ийм чөлөөтэй үеийн л бич. Шингэсэн шүү дээ. Карта суглаарай гээд. Нөгөө юм дээр нэвтрүүлэхтэй. Ингээд картуудтай. Картуудтай. Тэр хүний арга нь тийм байт юм. Карт сугалдаг. Миний хүсэж байгаа ирээдүгийн картын сугалдаг. Би нэг хөгши эми ганцаараа тийм нохоо. Тэгээ би яалтчгүй хөгшин эми ганц эмээтэй зураг тэрэл байсан юм шиг санаад исэн чи дараа эргэж одсон чинь эмээ уу хоёр нэгэ тэрэлтэй байгаа зураг моргосон дөө байсан. Тэгээ жахаа. Яа найчуц. Нөгөө хүсэж байгаа юм ганцаараа нохотой нөхөртөө одоо нөхөр нь өнгөрсөн ч гэсэн ганцаараа амьдрах ирээд байгаа. Йоо тэрийг төсөөлөх одоо тэр зургийнхаа талаар ярих ямар байсан? Нэг амар байсан. Юу хий? Ганцаа эмээтэй зураг нь энэ байсан бидтэй гэдэг гэсэн. Шүү яа нэр юм. Эмээ өөртөө ч зураг байсан гэж байна. Тэгэхээр яг нөгөө тэр чинь ер нь нөгөө карт те эсвэл өөрөө зурах энэ төр зүйлсүүд бол айгүй тийм нөгөө хүн ийм цохтах харахгүй тосголоод байдаг байхгүй юу? Тийм үү. Тийм хүний тэгэхээр яг магадгүй нөгөө нэг ирчүүд одоо
юу гэдгийг хоол хэрэглэл нөгөө тий эрүүл мэндэд анхаарах энэ гэдэг байдлаас болоод эмэгтэйчүүдээс арай насжилт бага байдаг тий. Тэр мөрөнтэй холбоотой дотоод бодол төсөөлөл нь байж болно тий. Би дандаа ингэ манай нөхөр би зорж те надаас 5 насаар дөө нөхрийг авсан чинь зорж. Тэр чинь одоо наадаа харьцуулах юм бол одоо юу ч болохгүй шүү дээ. Тийм үстэй одоо тавхан Монгол иргэдтэй Япон иргэдтэй харьцуулах юм би наслах гэдэг байхгүй. Тэгэхээр нөхрийнхөө нөгөө бие махбод талбар дээр нь илүү их сайн анхаарч өгвөл бас тий би хаагийн гоё тордоод нөгөө сэтгэл зүйч бас яг тэгсэн. Тэгэхээр зөв штэ ер нь тий. Тий айж байгаа юм нь ер нь тэр байгаа байхгүй. Манай хүмүүс төрүүлээ өвчвээ тий. Тэгэхээр чи очоод тэгэхээр яг тэр зурган дээр илүү айцсаа тусгасан юм шиг тий. Би тэгж л бодсон. Тэр нөхөд байгаа тий. Тэгтээ нэрээ бас хүмүүс ганцаардлыг давах гэж яг нохоотой мууртай болоод идэг. Тэр яг тус болох уу? Одоо тус болж байгаа болоод л дэлхийд дахинд нохоо муурны хэрэглээ ихсээд байгаа бах тий. Тийм ер нь айгүй одоо шинэ үйлдвэрүүд хүртэл гараад байна шүү дээ. Бүр ингээл зориулсан ийм жижигхэн энтер тий. Тийм тэгэхээр нөгөө нэг хүн зөвхөн хүнтэй биш тий нохоо мууртай бүр газар оронтой хүртэл энийг шин бас нь холбоос үүсгэн тий. Тэгэхээр магадгүй хүнтэй ойлголцох айгүй хэцүү байгаад тий хүнтэй сэтгэлийн холбоос үүсгэх тий одоо хүүхдэд санагдаад тий хэцүү байгаа болохоор амтантай үүсгэх нь илүү амар байгаад байж магадгүй тий. Би наадхан дээр амар нэг Японы нэг нэвтрүүлэг гэдгийсэн. Нэг юмны нэвтрүүлэг нэг юу реклам байгаа байхгүй реклам. Нохооны хилийг орчуулдаг тий орчуулах төхөөрөмжтэй болчихлоо гэдэг. Даваа бүр жаахан байхад гардаг байсан. Реклам байгаа байхгүй юу? Юуны реклам? Займай. Хорон займай байдаг шүү дээ. Тийм юм реклам байсан санагдах. Тэгийн удаа хүн нөгөө юу яагаад гэдэг. Манай банхарч хөөрхөн штэ гэдэг. Хөөрхөн штэ. Ээжээ хоолоо гэж юм уу? Ээжээ хоолоо гэдэг юм уу? Нэтэр тэгээд байгаа байхгүй нөгөө нэг хүүхэн тий. Тэгээ уржуулгын юунд яасан чинь уржуулгын төхөөрөмжөөр оруулсан чинь нохоо хүүхүү хус хийсэн. Хүүхүү шахасан гэдэг байхгүй. Яг тий. нохооны бодлоо. Тэгээд удаа юу юм биш үү? Одоо нөгөө нохоо чинь тийм болоод хэрэглээ шүү дээ. Тийм тэр чинь амьд амьтан учраас нөгөө сэтгэл хөдлөлийн мэдэрч जैन тий гуниглсан үед нь ингээл нохон тойрол хөлийн дэрэл чивтэл тий ингээл тэр чинь бишээ миний бод ярьсан чинь дураараа уржуулж болдог тий. Тийм үү. Би одоо үнэнгээс л тэр хүслийг мэдэрсэн байх гэж бодлоо шүү дээ. Нөгөө эзэн эмэгтэй байгаа байхгүй юу? Нохоо нэр ээж хоолоо гэдэг юм уу гэсэн чинь нөгөөх нь юу хуцаад байгаа юм бэ? Хүүхэн шахсан. Тийм байхгүй юу? Тийм болохоор тийм байт юм бол дураараа тэгэхээр харин нөгөө юу гэж тайлбарлаж байгаа юм бэ? Нөгөө хүнтэй дураараа шууд сая одоо бодлоо хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн чинь тэр хүнтэй ингэж янз бүрийн бодол санаа зөрчилдөж гэдэг юм ингэж тулгарч байхаар хил ус мэдхгүй нохоо муур амттай байж явах нь сонирхолтой байна л гэсэн үг юм шүү дээ. Гэтэл цаад нохоо дотроо магадгүй тийм бодож ирсэн ч тэр хүн мэдхгүй гэж юу? Тэр утгаар нь амар хаар нохооч нь муурч нь чамаа хизээч шүүхгүй гэж юу? Тэгсэн юм. Би ч ойлголоо. Тий. Баярлалаа. За хампа. Сэтгэл зүйн юм ярьсан чинь нэг юм хэцүү биш дээ бага юм ярьж байгаа юм шиг юм амар ятраад тийм. Харин тий. Сая бүр ингэж хам би ингэ баригдмал болоод. Гэхдээ би бүр ингэсэн шүү дээ. Ах ингэж манай сэтгэл зүйч яриад ингээл зөөлөн дуугаар ингээд нэг юм яг ингээд оновчтой ингээл яг үг хэлээд ч гэдэг ингээ ихсэн чинь сони дотор ингээд тэгээдсэн.
Санаа. Тэгэхээр хүмүүс бүр ингээд гүнзгий өөрийнхөө асуудлыг яриад инхээр ойлгох нь бол баг аргагүй юм байна ч гэдэг юм уу. Ягаад ч нэг юм өөрөө өөрийгөө нэг гоё ингээд нээгээд даатгах байгаа тэгээ намайг ойлгож байгаа ч гэдэг юм уу. Надтай ингээд гоё ярилцах хүн байна шүү гэдэг юу шууд орж ирдэ юм шиг. Тэ. Тийш юм юу гоё яа надад шууд төрсөн. Эхний дүнгэж эхлэхэд. Ерөн сэтгэл зүйн арга те одоо өөрөөрөө яриулдаг, өөрөөрөө хэлүүлдэг. Тэгвэл юу гэсэн үг вэ? Тэгвэл ийм үү гэдэг. Тэг хүлийн зөвшөөрлүүлээд одоо нөгөө ойлгуулад явах процесс нэг чухал юм тий. Тий. Одоо нэг хүмүүс ингэж бодоод идэг сэтгэл зүйч дээр очиод ихэнх нь тэгж боддог бах нөгөө би идгэрн намайг идгэн тий. Таал намайг идгэж чадна ч юм уу тий. Гэтэл яг үнэндээ тэр хүн өөрөө өөрийгөө л асуудлаас авч гарч байгаа. Сэтгэл зүйч хүн чинь тухайн хүний дотоод нөөцийг л идэвхжүүлж өгч байгаа. Буюу одоо ер нь бол бүр ингэж ярьдаг сэтгэл зүйч бол үйлчлүүлэгчийнхээ нэг алхмын ард явдаг гэсэн үг. Тийм тэгэхээр зэрэг одоо өөрөөр хэлбэл таныг зөөлөн дэмжиж өгч байгаа. Тэр бүх дотоод хүчээ чинь таны өөрийн хүчээ чинь л гаргаж ирж байгаа гэсэн үг. Зөв. Одоо юу гэх юм. Тэрнээс таны асуудлыг тэр хүн өмнөөсөө нь өөрийнхөө үзэл бодлоор шийдэж өгөхгүй тийм зүйл бол байхгүй шүү дээ. Одоо юу гэх юм байгаа юм. Харанхуй өрөөнд байна гэж бодоход те надад бол ийм мэдрэмж төрсөн байхгүй. Сэтгэл зүйч чинь энд хаалга байдаг шүү. Энд шат байгаа шүү. Чиглүүлж өгөөд гэрэлтэй өрөөрөө яаж орох юм те. Гэхдээ харанхуй өрөөг заавал дамжиж явах ёстой гэж байсан ч юм уу те. Тийм мэдрэмж төрсөн. Тийм нэвтрүүлгээс хойш. Тийм. Тэгээ ер нь яаж ч утсан. Тийм. Тэгэхээр нөгөө нэг ер нь бас нөгөө тарих судлал талаас нь тайлбарлах юм бол сэтгэл зүйчдэр ирж байгаа хүн чинь ингээл ямар ч асуудалгүй сайхан хүн биш шүү дээ тий. Одоо хүнийг асуудалтай болоод өөрт нь шийдэж чадахгүй зүйл байгаа. Өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх гэхээр ингээд санаагийн зовоогоол нэг өвдөлт өгöd байгаа юм байгаа болохоор л ирж байгаа. Тэгэхээр нөгөө тарих судлал талаас нь юу юм гэхээр тиймэрхүү байдлаар буюу ингээд стресст орсон хүний энэ нөгөө урд тарих буюу яг сэтгэн боддог, зөв шийдвэр гаргадаг, анализ хийж чаддаг тарихны үйл ажиллагаа дарангуйлагдчихдаг. Тэгээ нөгөө нэг тарихны сэтгэл хөдлөлийн төв илүү идэвхждэг гэсэн үг байхгүй. Тийм болохоор одоо нэгсэндээ нөгөө нэг уг нь бол тэр хүн чинь хүн бүхэн өөрийнхөө асуудлыг дотроо яаж шийдвэл зөв юм, яах вэ гэдэг бүх юма мэдж байгаа. Тэр хариулт бүгдээрээ хүний дотор байдаг. Зүгээр нөгөө нэг тархиныхаа тэр хэсэг дарангуйлагдчихлаар одоо харах чадамжгүй болчихж байгаа байхгүй. Тийм. Гэж одоо хамгийн амархнаар тайлбарлал тий. Тийм, ер нь бол амьдрал дээр ч ер нь тэгдэг шүү дээ. Чи өөрөө өөрийгөө л залсна. Чи өөрөө өөрийгөө л аварна гэл тий. Тийм үг гэдэг шүү. Бас бид нар ч одоо ингээд том болцоо байна. Хилээд өгөхгүй яав та гэдэг юмнуудаа их гардаг шүү дээ. Яа, эртхэн хэлэхгүй яав та. Эртхэн хэлсэн бол магадгүй би ийм алдаа гарахгүйсэн ч гэдэг. Магадгүй би илүү цааш явахгүйсэн ч гэдэг. Тэгэхээр яг энэ сэтгэл зүйч гэдэг нь ерөөсөө тэрийг цааш нь түлхэлцэн хийж өгч байгаа. Зөв юуг нь одоо оруулж өгөх гэж хичээж тэр л туслагч юм да тий. Тийм. Яг ер нь нөгөө нэг хүн чинь одоо нэг тийм үг гэдэг чинь цагийн юм цагтаа гэдэг шүү дээ. Танд одоо нэг бэрхшээл тохиолдож иж болно. Тэгэнгүүт тэр зүйл магадгүй яг тэр цаг хугацаанд танд ингээд илүү их нүдий чинь нээж өгүүлэх зорилготой байсан гэж болно. Тэ? Өнөөдөр тэрийг бүтэхгүй байгаа юм шиг боловч тэрний цаана байгаа өшөө том боломжийг харуулах зорилготой байж болох юм. Энд дээр яг нөгөө манай нэг аавын хэлжсэн үг санаанд орчлоо. Тэгдэг байсан. Намайг бүр жоохон байхдаа би нөгөө ингээл нэг өөрийнхөө яг боцсон юм ингээл биелүүлчих гээд л байдаг хүн байсан юм шиг. Тэгэл нэг өдөр аав нэг намуухан дуугаар миний охин зарим юм ингээ болохгүй байвал зүгээр цаг хугацаанд даатгаад орхичжээ. Заавал тэрийг болох гээд ингээ бухимдах хэрэг байдгүй маа. Тэгээ орхичоод ингээ харж итэл тэр чинь аяндаа цаг хугацаа яаж шийдэгдэх байсныг энэ чамд харуулна. Гэт тэгээ тэр надад юу н айгүй тийм зөв тий хүн ер нь бодож явах хэрэгтэй юм шиг. Яагаад тэгэхээр олон зүйлээр бид нар харж болдог шүү дээ. Ингээл өнөөдөр ёо ингэсэнгүү дээ гэж адагсан зүйл тий маргааш харангуут хөх хэрвээ тийм энэ болцсон байсан бол би нэрээ ийм зүйлтэй уулзрахгүй байх байсан юм шиг тий. Ингиж гоё боломж гарч ирэхгүй байх байсан байх ч юм уу.
Тэгэхээр тэгж бас нөгөө зарим юмд жоох уужуухан тий нэг юм нөгөө нэг тэгдэг штт. Байгалыг магадгүй ажиглавал тий бороо ороод тэр бороонд одоо газар нь ороод тэгээ нар гараад өв сургаад гэдэг шиг зарим юм угаасаа ингээл нэг юм цохилтолгоогоор явдаг юм шиг. Яах хэрэггүй гэж л гээд байгаа юм уу? Тэгэхээр бид нэр ганцаардлын тухай ярьсных. Ганцаардл за ямар ч төрлийн ганцаардлууд гэж болж байна. Гэхдээ ер нь одоо таны хувьар ч юм уу та нэг бол одоо өөрийнхөө үйлчлүүлэгч нартай яг иймэрхүү байдлаар орж ирсэн үйлчлүүлэгчтэй ер нь юу гэж зөвлөдөг вэ? Ганцаардлыг яаж даван туулах вэ? Нэг бол ганцаардлаас яаж гарах вэ? Нэг бол яг ганцаардл эн чинь биш вэ, мөн бэ гэдгийг ч юм яаж ойлгох вэ? Яг тэгэхээр яг нөгөө нэг сэтгэл зүйн зөвлөгөө засал дээр явах бол одоо шал өөр асуудал тий. Яг одоо зүгээр ингээд ийм богино хугацаанд ярилцж байгаа үед бол арай өөр байдлаар ярихгүй бол ойлгогдохгүй байх гэх гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр магадгүй ингэж бодъё л доо. Танд ингээ ганцаардалтай аягүй хэцүү байлаа гэж бодъё тий. Та нэг юм өрөөнд яхаач мэдэхгүй сууж байна. Тэгвэл таны өмнө 3 хаалга байна гэж төсөөлье. За тэгвэл нэг хаалга нь та өөртөө хүрэх хаалга. Нэг хаалга нь та бусдад дээр буюу нийгмийн хүрээлэл донд очих хаалга. А нөгөө хаалга нь та амьдралын утга учирт очих хаалга байна гэж бод. Энэ 3 хаалга байна тий. Та тэгээ ганцаардчихсан сууж байгаа. Та аль хаалгыг нь онгойлговол та дараа одоогийн байгаа ганцаардалт чинь бас нэмэртэй юм шиг тий санагдаж байна. Алийг онгойлгомоор санагдаж байна л гэсэн үг. Би сая бодсон амьдралын утга гэж бодлоо. Ягаад гэвэл би нөгөө олон хүн дээр очлооч би ганцаардлыг мэдрээд байгаа шүү дээ. Өөртөө байсан ч ганцаардлыг мэдрээд байгаа шүү. Тэгэхээр л тэгж бодлоо. Тэгэхээр таны ганцаардал оршихуун ганцаардал байх боломжтой байж болох нь үед бас тийм. Тэгэхээр амьдралын утга учир оршихуу гэдэг тэр хэсэг нь байж болох юм. За манай томог би өөр тэр хэвлээ өөр тэр очих тэр хаалга. Тийм. Тэгэхээр нөгөө ганцаардал маань одоо юм нэг гэсэндээ 3 төрөл байгаа дах нь тийм үү. Тийм. Тэгэхээр хүн болохоор бодохдоо яг ганцаардж байгаа хүн бол бодохдоо юу гэж бодоод идэв гэхээр би нэг тийм ингээл одоо юу гэдгийг үл хайхрагдаад байгаа болохоор би орхигдсон болохоор би гав ганцаараа болохоор би хинт ч тоогдохгүй болохоор ганцаардаад байна гэж бодоод идэг. Гэтэл тэр ганцаардал чинь одоо тэр 3 хаалгаар төсөөлөх юм бол тий та алийг нөөрэ онгойлгохыг сонгож чинь тий тэр танд дутагдаад байна. Тэр ганцаардал байж болох юм гэж хэлэх гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр Томоко өөрөө өөрийгөө орхиод юусоо нийгэмрүүл амар идэвхтэй байгаад байна шүү дээ. Үгүй ийм ба. Би бол удаан уудчтай айгу ач холбогдол өгöd. Тийм удаа би чинь буддист. Буддист. Тийм удаа буддист гэдэг чи одоо нөгөө муу утгаар яадаг вэ гэхээр өөр дотор бурхан байна гэж үзэж байгаа шүү дээ. Хэдийн нэгэн цагт би бурхан болно. Бурханы утгыг олно гэж байгаа шүү дээ. Надад бол бурханы утгыг олох гэдэг юм салшгүй ингээд холбоотой санагдаад байна. Би бурханыг орхиод байна. Орхиод байна гэдэг. Тийм. Одоо нөгөө надад биш үү одоо нөгөө дотор бурхан байгаа юм шүү дээ. Хизээ нэг цагт бурхан болж нүдээ нэг бурхан байна. Тийм удаа тэр бурханыг тэр бурханаас ингээд бурхан ганцаартай байгаа. Эсвэл би тэр бурханаас салахад ганцаартай байгаа байхгүй. Ерөөсөө тийм бэ. Надад тийм сайн мэд ойлгогдсон. Юу гинэ? Та ойлгож байгаа зү тийм. Одоо тийм учраас бурхан байгаа. Тэхийн одоо тэр бурхан чинь ягаад миний дотор байгаа юм бэ гэхээр миний хувьд бол энэ чинь харьцангуй биш. Харьцангуй биш заяа. Заавал байх. Одоо орш объект одоо юу гэх юм? Хоёр дахь
хүн байгаа байхгүй чи байхгүй юу та байхгүй тий. Тэгийн удаа энэ хоёр чинь хаяа ингэж би бинийг олохгүй багт. Би энийгээс өгүүлнэ. Зөрчилдөө үсээ тий. Зөрчилтөө үүсч болно. Тэр чинь контакт байна. Тий. Мартаад би бинийг. Тий яг үнэ. Олохгүй байгаа. Харин тий. Яг бурхан гэдгээр хэлж байгаа л болохоос ер нь чи харин өөрийгөө л өгүүлээд байна шүү дээ. Чи өөртөө тулах хэрэгтэй байна шүү дээ. Тий. Одоо ихтэй тэрийг бурхан гэдэг байхгүй. Тэгэхээр тэгэл та нэгдүгээр хаалхыг онгойлгохыг сонгосон тий. Тэгэхээр одоо нэг гол зүйл дээр эргээд очих юм бол хамгийн ихэнд ганцаардал гэдгийг бид нар юу гэсэн холбоо тасрах гэсэн тий. Тэгвэл та нэгдүгээр хаалхыг онгойлгосон бол өөртөөгөө холбоо тогтоох нь шүү дээ. Connected болох юм байна тийм үү? Тэгэхээр тэр хэрэгцээ байна. Тийм. Надад ч амар make sense. Тийм бэ. За тэгвэл онлайнад маань болохоор амьдралын утга учир буюу тий оршихуй ганцаардал гэдэг хаалгыг сонгосон тий. Тэгэхээр яах нь тэр зүйлтэй холбоо тасарчгаад байгаа учраас магадгүй ганцаардлыг мэдрээд ич болно тий. Тэр зүйлтэй холбоо тогтоох нь connected болох шаардлагатай байж болох юм тий. Тийм ээ. Таарч Нөгөө манай нэг сэтгэл зүйчтэй би тань дээр заслаа хэлье гэсэн гэдэг шиг. Тэгэхээр яг зүгээр энэ бол нөгөө нэг яг онон гэсэн үг биш. Гэхдээ зүгээр нөгөө хүмүүс бас тийм энэ аргыг болох гэж бод. Гой ойлгох зүйл. Ганцаар гэдэг шиг ихтэй нийт хүн төрөлхтөнд аюу том асуудал тийм маш том асуудал. Сэтгэл зүйчдэр очдог хүмүүсийн том асуудал. Бас олон хүмүүс нь тийм баха. Энэ чинь нөгөө ил гарахгүй өвчин байхгүй бас түүнийг ёсондоо тий. Түнд ил гарахгүй одоо шарх сорив цохиулж байдлаач гэдэг юм уу ингээд ил гарна штэ, ил харагдана штэ, бас ингээд мэдрэн штэ хүн. Гэтэл тэр ганцаардл гэдгийг чинь хүн ингээд өөрөө дотроо л хүнд харагдахгүй шүү. Тэгэхээр нөгөө жишээлбэл одоо 3 дахь хаалгыг татсан хүн маань тий амьдралын утга учир гэж юу юм бэ гэдэг энэ зүйл утгагүйдэд байгаа бич болно гэсэн үг байхгүй тий. 3 дахь хаалга нөгөө оршихуй. Тий. Нөгөө нэг 2 дахь хаалгыг юу гэж тайлбарлах юм? Нөгөө хүмүүсээ сонгох юм бол нийгмийн social. Тий. Social ганцаар. Social. Бусдтай одоо нөгөө ийм ер нь яг эрэг сэтгэл заслынхаа нөгөө түрүүний яриад байсан чадваруудтай илүү холбож тайлбарлах юм бол энэ маань харилцаа холбооны чадвартай холбогдож байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө аль ч чадвар өөрөө хоёр тишээ байдаг гэсэн үг. Дотгошоо, гадагшаа. Өөрөөр хэлэх юм бол харилцаа холбооны чадвар гэдэг нь өөртөөгөө холбогдох чадвар, бусадтай холбогдох чадвар гэж байна тий. Тэгэхээр таны магадгүй өөрөө өөртөөгөө холбогдох чадвар аюул сайн хөгжсөн ирнэ. Бусад хүнтэй холбогдож чаддаггүй гэж болно. Одоо сэтгэл хөдлөлийн холбоос үүсгэж чаддаггүй гэж болно тий. Эсвэл та бусдтай аюул сайн холбогддог хэрнээ өөртөөгөө ерөөсөө холбогддоггүй гэж болно. Тэгэхээр энийг нөгөө бид нар аюу амархан ингээд таньж гэх юм одоо магадгүй хэрэгтэй байж магадгүй гэж бодогдлоо л доо. Юу гэхээр нэг ганцаараа байж чаддгүй юм байдаг шүү дээ. Олон дунд ороод ингээл бочигнаалтай ингээл байж ах гэдэг. Ганцаараа харал бүр тэсвэе бэрх болоод байдаг тий. Тэгэхээр энэ бол өөртөөгөө ерөөсөө холбоо харилцаа тасарсан байна гэсэн үг. Тийм. Тэгэхээр тэр холбоо харилцааг сэргээх шаардлагатай байна. Тийм учраас өөртөөгөө байх гэдэг аюу хэцүү байгаад яаж байхаа мэдэхгүй байгаад тийм. Гэтэл зарим хүмүүс донд орохороо яг ийм бөмбөлөг дотор орсон юм шиг өөрийгөө ингээд тусгаарлаад холбогдож чадахгүй юрнэ ганцаараа байхдаа хідэн өдөр сараарч байхад огт үүддэггүй ч юм байдаг тийм. Тийм. Тэгэхээр яаж энэ нөгөө харилцаа холбооны чадвар маань та хоёр дээр ямар ах шиг санагдаж байна? Янз бүр. Би бол янз бүр. Би заримдаа маш тааламжтай, заримдаа бол яг бүр цухтмаар санагдал, төгөлтэй санагдал. Ерөөсөө хүнтэй ярмааргүй санагдал тийм. Надад бол ярмааргүй санагдахгүй ч ярихгүй байвал амар байдаг. Тийм одоо ихтэй тэр нь одоо мөнхийн үнэн биш л дээ. Тэгэхээр нөгөө тэр бүхэн төрж байгаа мэдрэмжийн цаана одоо юу гэдгийг те одоо юу гэдгийг үйлдэлийн цаана нэг мэдрэмж байгаа даа шүү дээ. Тийм учраас одоо тэгж үйлдээд байгаа. Тэ ярихгүй байхыг сонгож байгаа, ярихыг сонгож байгаа ч юм уу те. Тэгэхээр нөгөө хүн чинь одоо нэг юу гэдэг тэр нэг хэцүү байгаа зүйлээ давахын тулд чинь хүнд нэг
юу төвчээр гэдэг чадвар хэрэгтэй болоод байгаа юм тийм. Тэгэхээр энэ төвчээр гэдэг чадвар маань болохоор илүү нөгөө нэг сэтгэл хөдлөлийн чадвар байхгүй анхдагч чадвар маань. Тэгэхээр бид нар нөгөө өөрийн юугүйгээр бас сурдаг гэсэн үг. Одоо бусдын даган дуурах тийм бэлэн загвар хөгжүүлэх замаар бид нар тэрийг сурдаг. Тэгэхээр тэр чадрын хөгжил бас хэрвээ нэ гэдэг зүйл бас их чухал гэсэн үг. Одоо нөгөө гунигаа төвчнө гэдэг шиг тийм гунигаа төвчээд хүлээгээд даван гарах төвчээр танд байна уу гэдэг тийм. Би төвчээр муутай шүү дээ. Би юм хурдан үр дүнг харах. Хурдан одоо энийг дуусгах юм хүсэлтэй ер нь жоохон төвчээр жоохон муутай. Яаруу. Нэгтэрийн насныхаа монгол хүмүүс ер нь тийм бид юм шүү дээ. Тэг бас 50 бүр ингээд за юу болвэ гэж ингэж хүмүүс байдаг шүү дээ. Одоо заах үе мөнгө олдвол олдгээ гэж тийм 50 хүн ямар санагдтыг амар хэцүү санагдчих надад. Хэцүү гэдэг. Нэг юм айгүй их юм алдаад байгаа юм шиг. Тэгэхээр юм алдах гээд байгаа учраас 50 баймааргүй шүү дээ. Яг би бас юу гэнэ тэгээд энэ васаби дуртай юу? Дуртай. Баярлалаа. Васабитэй чипс амсаад үзье. гоё юм билээ. Гоё юм байна шүү дээ. Сонирм бас мэдрэмж байгаа. Ингээ. Васабигийн чи халуун өөрөө цаана нэг өөр халуун тий гоё. Тийм. Тэгэхээр ганцаардлыг за сэтгэл зүйч тодорхой хэмжээгээр чиглүүлэн тусдын болон зөв ингэж аргын юм уу олоход нь туслана тий. Бясалгал яг бол туслана шүү дээ. Туслана шүү дээ. Ер нь тий. Бясалгал бол ерөөсөө mindfulness чинь шинжлэх ухаанаар батлагдсан. Одоо сэтгэл зүйдээ анхаарж байгаа хэрвээ юу гэдгийг тий өөрийнхөө сэтгэл зүй эрүүл мэндэд одоо хаач байсан тий хинэж тусламжгүйгээр анхаарыг гэвэл одоо тэгэл бясалгал байна. Тэг хүмүүс тэрийг болохоор амар уртудаан хийн ууланд очиод хадан дунд сууна гэж ойлгоод байх шүү. Тий би чадахгүй би тийм удаан сууж чаддаггүй тийм тэгж бодоод байдаг. Гэтэл одоо бид нар тэрийг чинь зүгээр ингээд 1 минут 30 секунд ч хийж болж байгаа байхгүй юу? Багаар дадуулаад хүн нөгөө нэг альва ингээд сайн зуршлыг өөртөө бий болгохын тулд эхлээд тэрэнд өөрийнхөө биеийг одоо нөгөө дуртай болгох буюу мэдрэмжээ ингээд таатай болгоход эхлээд чиглүүлчүүл аягүй сайн байгаад багаар гэсэн үг. Тэгээ нэг 15 минут биш 15 секунд ч юм уу тий 10 секунд ч юм уу суугаад тэрний таатайг эхлээ мэдэр. Тэгээд ингээд багаар ахиулаад таатайг нь мэдрээд тэрэн дээр дараа нь ингээ очиход зайлс хийхээргүй болцсон үед бол та хитэн ч удаа чадна тий. Одоо нөгөө фитнес дасгал хөдөлгөөн ч гэсэн хий гэсээр нэ чаддгүй шүү дээ хүмүүс тий. Тэгээ нөгөө фитнес зааланд очингуудаа багшаар шахуулаад тий амар хэцүү өвдөлтийг мэдрээд тэгээд тэр чигээр зугтчихж байгаа байхгүй. Уг нь тийхгүй эхлээд та очиж 20 минут бол зүгээр зам дээр алхах дуу сонс тэнд хөвт тий зовоохгүйгээр. Тий. Тэгээ сүүлдээ ингээд та аажмаар очисоор хагаад очингууд фитнесийн үнэрийг үнэртэнгүүт нэх гоё хөөх ямар гоё хөлсний үнэр вэ гэж бараг бодохоор тий мэдрэмж чи өөрөө тэгж мэдрэнэ гэсэн үг тий. Тэр баггүй өнөөдөр юмар дуудаад байгаа юм шиг. Тийм болгож өөрийгөө нөгөө сайн зуршил руу хөтөл гэсэн багаар. Тэгэхгүй бол хүмүүс өөрсдөө хашраачаад байгаа. Хамгийн хэцүүг нь бодоод хэцүүгээс нь эхлэх гээд. Бясалгалын тухай юу? Ер нь нөгөө ямар ч тийм сайн зүйлийг батуулах хийх гээд. Өнөөдрөөс би нөгөө гүйлтийн хичээлд явж байгаа шүү дээ. Өнөөдөр 5-7 байхгүй юу? Вау. Тэгээд би ер нь харахгүй хүүтэн дургу болохоор хэдэн жил мөнгөнд шагаад явахгүйсэн. Явахсан гэж бодсон. Яг өглөө босдог байхгүй дөрөв. Явах гэр амар хүүтэн. Харахгүй тэгээд юус явдгүй. Тэгээд энэ жил жаахан чим яг сайн бэлдээд марафонд ормон санагтаад байна. Тэгээд өчтөр нийт хурал орсон байхгүй хурал гэх юм одоо бид нар одоо 3 сарын турш ийм хөдөлгөөнтэй явах гэж байна. Тэгшнээ ерөөсөө ингэж арх юу жахгүй гэж байна. Би уудгуулдээ. Гэтэ арх ууж болохгүй айгүй анхаарал хандуулсан байна те. Арх ууж болохгүй гэж аахгүй юу? Ёстой ууж болохгүй шүү гэдэг. Тэр тусмаа. Би бол тэр минь хормооргүй санагдаад сэтгэл зүй хувьд. Тэг гүүх гэдэг том те гизүү юмыг
гүд одоо Зөвшөөрж авт чинь. Шөө өөр юм ин хориод. тэгэж авахгүй гэх юм бол амар юу гэх одоо босгийн өндөр болох гэж юм шиг санагдав. Таяа ер нь түрүүнээс хойш ингэ сонсоод байхад нөгөө дуулууртай байдал гэж нэг чадвар өгдөг байхгүй хүнд. Тэ аялтан дагах тэ тэр чадварын хөгжилт нь хүн ингээд яг тэг гिचх юм бол үгүй. Эсрэгээр нь хийхийг хүсдэг эсэргүүцэл байна тэ. Ер нь хүнийг аялтан дагадаг хүн танд ямар санагддаг? Ингээ болно л доо. Хаяа ингээд атаархад идэв штэ тий. Нэг юм аа ингээд замд айгу хөрх газар хурдан хурж байгаа юм шиг тэгсэн юмнээ одоо нөгөө юу гэх харах үнцгийг нэг алдчихсан юм шүү. Нэг санагддаг. Хүнийг дагахаар өөрийгөө алдах юм шиг. Одоо нөгөө юу гэх яг одоо нар тусах зам биш штэ. Яг нөгөө төв зам тий. Их таны гудамж тий. Ихтаны гудамжаар явахын тулд тэр 40 мянга одоо нөгөө орон сууцны завсар явж болно шүү дээ. Англиа газар хөөрөн шүү дээ тий. Тэгэхэд бас хүмүүсийн амьдралыг харна шүү дээ бас гоё шүү дээ. Тэгээ санагдав. Тэгэхээр яг нь дуулууртай байдлын чадвар нь хөгжил нь арай бага байж магадгүй тий. Тэгээд одоо нөгөө хүмүүсийн яг үгээр байх нь танд ийм аюултай ч юм шиг тий. Өөрийн чинь одоо үзэл бодлоос өөрчлөөд холдуулаад өөрийн чинь өөрийг тань биш болгох гээд байгаа юм шиг санагддаг ч юм уу тий. Нэг тийм эсэргүүцэл байдаг юм шиг байна тий. Үгүй ээ. Нөгөө зөв хувийн зөвлөгөөн дээр байсан бол их юм ярихаар байлаа гэдэг шиг. Их юм асуумаар байлаа. Тэр нэвтрүүлэгч орсон одоо ч гэсэн гэж сэтгэлзүйч тэр нь очмоор санагдаж байна уу? Очмоор санагдаж байна. Би тийм бодоод тий очмоор санагдсан. Аха. Ганцаараа тий нөхөртөөгөө биш тий. Би ихтэй сая сэтгэлзүйч ингэ ярьсан чинь одоо нэг хитэн драма аахгүй юу? Тэрийг санаад байна. Би багштайгаа дайн зарлаад 10 жил байхдаа. Гайгүй зүг юм тий. Хөвгүүд яа охтууд яа гэдэг үү? Үгүй. Нөгөө багшмаа яасан бохгүй юу? Ерөөс хичээл хийгээгүй 0 оноо авсан хүүхдээ 10 оноо тавьж өгчээ. Оноо байхгүй болох. Би 95 оноо авсан байхгүй. Надад 105 оноо тавьчих гэсэн. Би 10 авъя гэдэг. Би 10 авъя. Тэг багш бодсон 100 оноо өгье. Үгүй 105 оноо авъя. Шудраг бас байдал. Тэнд ямар санагддаг? Шудраг бус байдлаа. Тэг би бодсон тэгээ багш бүр арга бараад манай аав ээж дуудаад. Би надад 105 оноо авахгүй сургуультай явахгүй тэр гэдэг. Бодсон ч ямар тийм 100 оноо болоо шүү дээ багшаас ингэ боолт хийгээд те 100 оноо тавьж 105 гэдэг оноо байхгүй байгаад идэг. Тийм байхгүй байгаа нэхэд. Санаа нь авахаараа наад хүүхдийн 0-аар дээ шүү дээ. 0-аар гарах гэж байгаа байхгүй тий. Нэг бол би адилхан 10 оноо авъя. Тийм. Тэрийг санджиглаа. Тий. Тэгээ ер нь одоо би багш гэдэг хүнд амархан идэхгүй байгаад. Тэрнээс олж. Тэг би нөгөө ярьжсэн шүү дээ. Би багтаа нөгөө замаар явж исэн чинь нөгөө харих замаар явж исэн чинь машин сууж исэн машин зогсож байгаа тэнцээдсэн чинь нөгөө боосаач исэн гэдэг ирсэн лөө. Би амар цаачаад тэр манай ангийн багш ахгүй ангийн багштай хийсэн чинь тийм юм болт нь штэ гэсэн бохгүй. Тэгээ одоо тэрнээс өш тийм багш хамаартай гэж тий ерөөсөө чамд идэхгүй дээ гэсэн. Зүгийг ярьдгүй юм байна гэж. Тэгээд дээрээс тэр 0 оноогийн 10 оноо болгосон хэрэг болоо. Аста багш гэдэг юмд бол идэхгүй. Байж магадгүй. Гэх мэтчтэй одоо багын одоо нөгөө
миний муухай аштай зангийн одоо бүтээсэн үйл явдлуудыг бас ярьж байгаад нэг ухаж үзвэл гоё ах гэж санагдаад. Зөрөгтэй юм байна. Тэгэхээр шодроо бас байдал гэдэг угаасаа хүнийг амар өвтгдөг тийм. Тэгээ одоо ингээд юу яхаар бид нар ингээд бид нар гинэ одоо сэтгэл зүйчдэр ирсэн хүн магадгүй юу яа штэ таны үзэл бодол бүр огт таалахгүй тааламжгүй юм бүр ингээд амьдрал байж боломгүй юм сонин зүйлээ өөрөө би үгүй би итгэл үнэмшигтэй ингээд хахаар та тэрийг засгаад тагц чинь би итгэхгүй яадаг вэ? Яаж тэр хүн ойлгох боломж? Яг нь сэтгэл зүйч хүн гэдэг бол ээж болохгүй тэгэж явна биш юм чинь тийм. Үйлчлүүлэгчээ одоо хинч байсан шүүх хэрэг байхгүй. Тэр хүнийг яг байгаагаар хүлээж авах гэдэг хамгийн том зарчим. Тийм болохоор одоо миний үзэл бодолтой таардаггүй миний нөгөө зарчим ёс зүйтэй нийцэхгүй зүйлийг ч гэсэн тэр хүн сайхан гоё байж болно шүү дээ тий. Яг тэр чигээр нь хүлээж авна л гэсэн. Тийм тэрнээс би эн чинь муу эн чинь сайн гэх юм байхгүй. Ягаад гэвэл тэр чинь тэр хүний амьдралаараа тийм зүйл байхгүй. Тэр хүн өөрөө засарна би засахгүй. Одоо хэрвээ засрах бол тий одоо хэрвээ тэр өөрийнхөө зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэж үзвэл тий. Тэрэн дээр сэтгэл мэдрэлийн эмчээс өөр юм биш үү тий? Тийм бэ. Одоо нөгөө идэвхтэй эмчилгээ хийх үү эмч шиндээ тэрэн дээр сэтгцэн эмгэгтэй ажиллах уу гэж үү? Эмгэг үү? Тэр тийм эмчээс өөр юм байна гэх. Тэр сэтгэл зүйч эмч хоёрын ялгаа. Тий сэтгцэн эмч чинь нөгөө сэтгцэн эмгэгтэй ажиллана, эм бичиж өгнө тий. Сэтгэл зүйч бол одоо яалтчгүй сэтгцэн эмгэгтэй хүн ирэх юм бол эмчтэй хамтарч ажиллана, давхар зөвлөгөөндөө явж болно. Тийм. За үнэхээр гоё. Бүрээ бараг тусдаа бас сэтгэл зүйчээс бас зөвлөгөө авах хэрэгтэй юм байна. Хоёлаа нууцаараа. Энд дээр тэгэхгүй л айгүй их юм ярих гад байна уу. Тийм. Гэхдээ ер нь ингээд нөгөө үзэгчид харсан баах гэж бодож чинь одоо сэтгэл зүйчийн хүчээр бид нар яриулахгүй бид нар нэг мэдхэд ингээд ятартлаа ингээд өөрснөө ярьж тийм өөрснөө тийм. Тэгээд бас ингээд цаашдаа ингэх юм бол ийм асуудлыг ярих юм бол асуудлыг шийдэх гэдэг нь гэсэн мэдрэмж авч ин дээ байлаа тийм. Сэтгэл зүйчтэй ойр дотн баяа. Ойр дотн. Тэгэхээр яг өнөөдрийн сэдв бол ганцаардл гэдгээр бүгдээр ярьсан боловч маш олон сэдвэр бүр яриа өрнөөд бүр ингээд мэдээлэл аваад ингэх бүр үнэхээр юу бэ штэ шаардлага байна тийм бид нар. Тэгэхээр цааш тийм бид нар бас подкаст хахад дугаар дээр өөр сэдвэр бас сэтгэл зүйчээ уурж оролцуулнаа. Хүлээж авах үстэй. Тэгнэ. Манай үзэгчид маань гэсэн бас ямар сэдвэр те зөвлөгөө авмаар байна. Ямар сэдвэр бас яриа сонсч мэдмээр байна гэдгийг бас доор бичээрэй. Тэгээд subscribe-а дараарай, лайк, шеэр хийгээрэй. Тэгэх юм бол бид нар дараагийн удаагийн сэтгэл зүйч маань орж ирэхэд та бүхэнд шууд мэдэгдэн штэ. Тий. Сэтгэл зүйч маань хаана яаж одоо уулзалт хийх өөрөө бас зөвлөгөө өгдөг газар. Манай офис болохоор хаан улс дүүргийн 15 дахь хороо глобал таавнд байрлалдаг. Тийм. Тэгээ бид нэр энэ доор Facebook-ийн хаягийг бас оруулж тий. Тэгэхээр холбогдож болно. Пэйж хаяг оруулчих болно тий. Шууд асуудлаа ингэ бичиж болохгүй цагаан авч төлбөр. Хүмүүс үйлчлүүлдэг байгаа гэж над руу миний шүд өвдөөдөө мөнгө авахгүй чи. Тийм байж болохгүй. Тийм шүд авахгүй мөнгө авахгүй талаар танаас өлгөө авах гэсэн юм а тий хэдэн төгрөг өгөө гэж асуух ёстой шүү дээ. Тэгээ яг энэ дээр нэгэнт нөгөө ганцаардлын тухай ярьсан юм чинь яг нөгөө одоо тэгж бас нэрээ би ганцаардаад байна яах вэ асуумаар байгаа хүмүүс байгаа бах тий. Тэгэхээр тэр хүмүүст одоо хамгийн үнэгүй боловч хамгийн үр дүнтэй аргыг хэлээч гэвэл би нэг судалгааны дүн уншсан. Ганцаардал гэдэг зүйлийг ялангуяа одоо бид нар чинь
нөгөө одоо ингэж хоторсон хотжсон нийгэмд амьдарч штэ тий. Тэгэхээр ийм үед нөгөө ганцаардлыг яаж бууруулж ийн вэ? Одоо яаж энэтэй том хотууд ажиллах вэ гэдэг энэ Их Британд хийгдсэн судалгаа байхгүй. Тэгсэн чинь хүмүүс их хотод одоо ингэ амьдарч байхдаа ч гэсэн байгальд гарах үед одоо ажлынхаа цайны цагаарч болохноо гараад одоо тэнгэр харах, мод харах, шуудын дууг сонсох үед ганцаардл 28%, ганцаардын мэдрэмж шүү дээ тий. 28%-аар буурж байна гэсэн. Тийм одоо судалгаа хийсэн байна. За тэгээд энэ нь бүр одоо нөгөө энэ үүнээс шалтгаалаад гэх юм уу да тий. Их Британд 185 сая нөгөө юу фунт стерлингийн нөгөө сэтгцийн эрүүл мэндэд зарцуулах зардал нь тэ нөгөө нэг одоо хот доторх гоё цэцэрлэгт хүрээлэн байгальд гарах боломжууд та тэр хотын соёлыг бүрдүүлж өгснөөр ийм их хэмжээний мөнгийг хэмнэж байна гэсэн тогтоогдсон байна. Тэгэхээр тэгэхээр зэрэг хүмүүс нөгөө одоо ганцаардаа дагаавал ядаж яг одоо сэтгэл зүйчдэр очиж чадахгүй байгаа бол яг одоо байгальдгаар алах тий байгалийн сайхныг мэдэр тэгэхээр яагаад эндээс буураад байгаа юм гэдэг нэг асуулт байгаа даа. Тэгэхээр зэрэг хүн нөгөө нэг ганцаардл гэдэг чинь өөрөө холбоо тасраад байгаа мэдрэмж шүү дээ. А тэгвэл та хэрвээ яг одоо нөгөө хүнтэй холбоо харилцаа тогтоох гэхээр танд сэтгэл зүйн асуудал зүйлээсээ болоод байгаа. А харин байгаль бол таныг ялгахгүй. Тэгэхээр наад чинь хараа. Нямбатар дарагт хэлээч. Тийм. Тэгэхээр экосистемтэйгээ хүн коннектд болж байгаа мэдрэмж авахаар нөгөө ганцаардлын мэдрэмж буураад байгаа байхгүй. Тэгэхээр манайх ч гэсэн тий айгүй гоё энэ одоо ингээл хотын нөгөө парка бас гоё алхахдаг хүрээлэн болгочлоо. За тэгэл өшөө яаж энэ гэр хорооллуудад олон гоё цэцэрлэг хүрээлэнгүүд байгуулагдаж байна. Тэгэхээр энэ бол үнэхээр хүмүүсийн бас сэтгцэн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа шүү. Яаж улс төртэй бас амар холбоотой юм байна. Бас арт иргэдэд бас тус тэмтэй зүйл юм байна шүү дээ. Тэгэхээр бидний одоо Монгол улс шиг одоо юу гэдгийг шууд сэтгцэн эрүүл мэндтэй одоо нөгөө нэг юунд нь нийгмийн даатгалт дээр нь тий хамруулаад ингээд сэтгэл зүйн зөвлөгөө төлбөргүй авах боломжгүй шүү дээ. Тийм учраас ядчил одоо бид нар бол хоттоо айл болох байгууллага болгон гадаанаа нэг гоё ногоон байгууламжийг санагдуулсан хэсэг тий. Тэгээд одоо дүүрэг болгонд гоё том цэцэрлэгт хүрээлэн эдэр байгуулах юм бол энэ бол арт иргэдийн сэтгцэн эрүүл мэндэд маш одоо ашиг тустай. Зөвхөн ганцаардлаас гадна стресс маш их буурдаг. Хүмүүсийн нийгэмших чадвар бас нэмэгддэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг солонгосууд ялангуяа бүр ингээд офисынхаа заавал тий нэг балкон юм уу нэг бол нөгөө нэг чердак энтрээр яг ногоон байгууламж болгоцсон байдаг штэ. Тэрийг дагаа сүүлийн үед бас нөгөө Европууд юунууд бас аягүй тэгээд хэлсэн гэсэн. Энэ аягүй яг тэр юг аягүй сайн нөлөөтэй идэх гэнэ стресс бууруулах, ажлын ачаал юм нэг ядаргаанд орчихсон ч юм уу тэр ядаргаанд орно гэдэг чинь хүн чинь стресс хэлж чинь гэсэн үг шүү дээ. Тэрийг бас бууруулах боломжтой. Тэгээд би ер нь солонгосод хам мөрөнлөгөө орлоод идэг нь бас байгальтайгаа холбогдоод байсан юм гэдэг. Тэр кинонд гард юм уу тий? Тийм кинонд дэр уйлал нөгөө дурлалчаад юм аа. Тэр чинь ингээд бас тэр хүний өөрийг ингээд ганцаардлыг, стрессийг бүх юмыг бууруулж чадчих штеп. Тэгэхээр туул руугаа ороо очоод ойролцоо богд уулан дээрээ гараад ойролцоо. Тий. Тэгээ одоо Монголд бол бүр одоо том компаниуд маш их болж штэ тий. Тийм учраас тэр байгууллагууд маань ч гэсэн одоо юу гэдгийг нөгөө нийгмийн хариуцлагаа хүрээнд тий нэг жижигхэн хэсгийг гоё заавал тийм том байх албагүй штэ. Тийм байгальтай гоё модтой сандалтай тий тийм болгоод төгчүүлээд өгвөл одоо их л том үйл юм да гэж бодогдож байна. Тийм ер нь бол нөө амьд зүйл байна гэдэг чинь айл гэрт хүртэл сайн мэддэг гэж ярьдаг шүү дээ бас тодорхой. За сэтгэл зүйчд маань баярлаа. Одоо бидний сэтгэл зүйг та бүхэнд харуулсан. Хинт ч мэдээлээрээ. Яа эсэргүү томоогүй байлаа. Ганцаардсан. Тэгээд тэг ингээ ярьсны дараа инээж болно шүү дээ тийм үстэй. Үгүй эн чинь нөгөө нэг бит хоёр ч бас зосол аваад баяр манд ороос гараад ирлээ шүү дээ. Аяга ордог үнгээд аваад болчлаа гэж. Нэг манд орхноо дуусчлаа. Тэгэхээр яг сэтгэл зүйч мэргэжлийн хүнд үнэхээр хандараа тэрнээс хажуу айлын дуудмаа юм уу долгор дээр очиод зовлонгоо ярьлаа гэж цаашаа тараад улмал стресс
Улмал хямрал үүсэх. За энэ дугаар ингээд өндөрлөө. Гэхдээ сэтгэл зүйчтэйгээ бүгдээрээ дахин эргэж уулзах гэдэгт маш найдаж байгаа. Ингээд subscribe дараарай, лайк, шеэр хийгээрэй. Тэгээд манай сэтгэл зүйч Эрдэнэ Элхийг бүгдээрээ бас Facebook-ээр нь холбогдоод дагаарай. Томокогоо оноогоос Instagram-аар дагаарай. Дараагийн дугаар хүртэл Japan Market баярлалаа. Bye bye.